Цэмбэ авт гэр дээр ирсэн байна. FG-дээ одоо нөгөө лаглаг гэрлүүдээ суйрлуулна. Шүн харахгүй байгаа шүү дээ. Цэмбигийнхаа залуустай уулзаад ямар гэрэл яаж тавиулах талаар зөвлөгөө авъя гэж бодож байна. Тэгээд шууд сонгоод суйрлуулчих гэж бодож байна. Тэгээд дараагийн айлд явахад хэдүүлээ замд ямар ахыг бас тестлэн шүү. Гэрлүүдтэй танилцсан. Мистер Рофман шавар шавхад арби дама надаар томог аваад явхад суугаа гаргаан надаас холбай хөдөөргүй жарган хамаа замаа гаргуул надаар татуулаад харби автор дотор ахын нам байна. За бооц сайн уу. Их хоёртойгоо уулзсан. Тэгээд их хоёроос гоё зөвлөгөө авъя. Хөдөө явахад их хэцүү асуудлууд үүсэж байна. Иргэн тойрноо ингэж нэлээдээ цацаж харахгүй гэх мэт асуудал үүсдэг юм байна. Тэгэхээр надад санал болгох юмнууд юу байна? Ер нь ингээ гэрлүүдээ гоё танилцуулаач гэвэл. Тий, ерөнхийдөө нэг яг одоо тань шиг яг нэг аялж их явдаг, хаан хийдэг. Одоо тиймхүү үйлчлэгч нарт зориулаад бид нар яг юм Light Fox гэдэг брэндийг оруулсан байна. Энэ маань хаанхын брэнд вэ? Энэ маань болохоор Австралийн брэнд байгаа. Яг хоо энэ дээр нөгөө бид нар 5 жилийн баталгаа өгдөг үйлдвэр. Тийм урт уу? Тий. Эвдэрэхгүй мүү? Нэлээд шалгарч гарч ирсэн брэнд байгаа. Бид нар яг өмнө нь бас хэд хэдэн брэндүүдийг турш үзэж үзчихсэн. Тэгээд тэр дундаасаа илүү сайжирч шалгарч гарч ирсэн брэнд маань. Тий. Light Fox юм биш үү? Light Fox. За тэгэл одоо эдрээс ингээд 50 гэсэн үг юм биш үү? Таны машин дээр хавьд үзэж байгаад бас аль нь илүү гоё донжтой нь таарах. Бас тийм тий. Одоо энэ минь одоо тавиул бас хитрхи данхах гэдэг бас энүүний арай нэг иймэрхүү жижигхэн инжтэй байж болж байна. Нэг бол одоо ийм байж болж байна. Яг дөрвөлжин хэлбэртэй бол тантай ярилцж байгаа. Тэгээд аль нь бас байж болохгүй боломжтой. Нэг юм асууя. Энэ ингээ шар заяа. Ингээ цагаан. Тэгээ энэ шар цагааны ялгаа нь юу юм? Би энийг бас ойлгохгүй байхгүй. Манангих гэж яриад байна тийм үү? Тэгэхээр яг нэг зориулт нь ямар байдгийг. Цагаан гэрэл маань болохоор манан будантай үед жоохон сарнилт их байдаг. Яг тиймэрхүү үед бол шар туяагаа илүү өвчиж жолоочтой үзэгдэх орчин илүү арай нэг гайгүй харагдав. Тэгэхээр одоо энэ гэрлүүд маань яг ийм шараараа байд юм уу? Эсвэл бас ийм линз маягаар ингээ шийдэг гэсэн үг үү? Одоо ингэ гэсэн. Хэрвээ хот дотор ороод ирвэл ер нь бол ингээд ашиглахгүй гэдэг ийм тагийг тий цагдаа торгоод байдаг шүү дээ. Тэгээд яг хэрэгцээг одоо хээр хөдөө гарсан үед бартаа замтай үедээ энийг ер нь бол тагаа аваад тэгээ ингээд тийм байна. Тийг нь. Тий. Хэрвээ нөгөө манай будантай үе таарна шүү дээ тий. Тэгвэл одоо бас нөгөө нэг яг энэ шиг линз кавер шиг ер нь бол бас нэг юм шар өнгөтэй байгаа. Тэгвэл шарыгаа бас ингэ суулж тий. Тэгэхээр бас яг нөгөө фильтр хийчихэж л гэсэн үг юм шүү дээ. Зүг. Тэгэл хэрэгцээндээ тохируулаад хэрэглээд байна гэсэн. Цэмбэ авт гэрэл маань хэр олон жил одоо энэ чиглэлээр ажиллаж байна. Гэрлийн ямар брэндүүд оруулж ирж байна. Өөр ер нь гэрэлтэй холбоотой ямар үйлчлэгүүд хийдэг вэ? Тэгэнгүүт яг одоо Light Fox-оос гадна бид нар ер нь бол үндсэн GPN гэдэг брэнд байгаа. Одоо яг үйлдвэрийн өөрийнх нь дагаж ирсэн LED линзийг угаасаа үйлдвэрээс гарахтаа нэг шинэ гэрэл чинь нэг тод байдаг шүү дээ. Бид нар нэг одоо ингээл эдлгээний хугацаанд ер нь бол бүүдийчтэй шүү дээ. Тэгсэн мөртлөө нэг шатахгүй ингээ бүүдийгээл нэг яваад байдаг. Ингээ багсаад тий. Тэнгүүд нэг удаан хэрэглээндээ яваад ирэхлээрээ бүүдийдэг. Тэнгүүд нөгөө бүүдингүүд шинэ лампаар солих шаардлага болоод. Тэгээд нөгөө нэг одоо тэр шинэ лампаар солих бүтээгдэхүүн маань GPN-ийн бүтээгдэхүүн байгаа. Гэхдээ нэмэлтүүд бас суулгадаг гэсэн үг. Тийм. Тэнгүүд яг нэмэлтээр яг нөгөө нэг одоо тэр нэг төрөний ойлогийн ярьдаг нөгөө өрүүл дагангууд тэр тийм функцтэй LED линз гэж бас нөгөө хэлбэлтийг зөв болгож агуулсан LED линз гэж байгаа. Тэгээ одоо ч нөгөө манай дээр нөгөө Японоос орж ирсэн буруудалтай өрөлтөй машины хэлбэлт буруу тийм шүү дээ. Би одоо яг нэг тийм солиулсан шүү дээ. Тэр чинь нөгөө нэг эргээд нөгөө ослаавар болох хүнс бол тийм шүү дээ. Тэгээ нөгөө шүн явахад нөгөө машинуудаа гялбуулаад тэгж ерөөсөө болох. Ойр дээрч байх өөдөөс чинь гялбаад. Тийм. Нөгөө өөд чинь тохиод нэг гялбаад байна. Тэгэхээр манайхан ер нь зөв тусгалтай машиныхаа гэрлийг одоо буруу өрөлтөй байгаа ч гэсэн зөв тусгалтай болгоорой гэж хэлмээр байна. Ер нь тийм. Гэтэ аль болох бусдаа одоо гялбаа үүсэхгүй байх нөхцөлийг хэдүүлээ үүсгэж замын хөдөлгөөнд оролцоод эргээд эн чинь бас нөгөө эд хөрөнгө амнастай холбоотой асуудал учраас бүгдээ энэ дээр амарсан анхаараа гэж хэлмээр байна. За тэгээд баярлалаа. За тэгээд одоо гэрлээ сонгоод дагуулгад амар тайван шил цасхан залан уран шин зам гарган гарт гарамын зуран жинхэнэ жарган учаучи дата төгөд ирчаав шалбаг тучаад иргэж харахад булчаа ажилтаг чичааны чимээгийн танк олмаачаад рата дотор жаргаж явхад гадаад ачигнаад хүннэрээ тоо. Одоо энэ фотороо тэгэнгүүт гэж асч байгаа юм уу? Яа. Энэ ингээ фотороор асчих байгаа юм уу? За тэгэнгүүт энэ ёо. Энэ амар тод болж байна. Өдөр шиг болох юм шүү дээ.
Тэ. Хоёулыг зэрэг асаада. Ёо. Амар. Гой. Nice. Супер байна да. За баярлалаа. Ямар гоё. Дууссан байж тээ. Харснуу та нар. Ёо би ингээд сонир сохорчод байж байна. Супер. Сайн байцгаана уу? Загсчны замнал season 2 эпизод 6 эхлэх гэж байна. Эпизод 6 хайчих гэж байгаа бай гэхээр хөвсгөл орно. Туланд явна. Тул орох нь шүү дээ. Тулгыгаа дагалаад туланд явлаа. Тэгэхээр одоо яг жинхнээсээ өмнөх дугаар дээр бол ер нь бол тулаа хараал өнгөрсөн. Гэхдээ тэр тул байсан уу эсвэл томхон зэвг байсан уу сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан л их л том загас байсан. Хөвсгөлж бас нилийн өмнө үстэй. Ов явж те. Хөвсгөлийн яг хаана очихыг бол бүү мэдээ мөрөн дээр уулзъя гэсэн үгээр эпизод 6 эхэлж байна шүү. За тэгээд мэдээж хамтран ажиллагч байгууллагуудаа танилцуулъя. Нэгдүгээрт Unitel Group. Unitel-ийн талаар одоо манайхан бол ер нь бол надаар хэлүүлэхгүй ер нь мэдчихэж одоо би одоо яг Unitel-ийн талаар юу ярихаасаа ойлгохгүй. Хамгийн уудам сүлжээ Монголын мэдээлэл холбооны Unitel Group гэж явдаг. За тэгэхээр би шууд одоо ойрхондоо ямар үйлчлэгээнүүд байгааг л зүгээр харчээ, постыг харчээ тийм үү. Ийм үйлчлэгээ 22 цагийн өмнөх пост байна шүү. Эргэлт бүр бэлэгтэй датадын урамшуул эргэн ирлээ гинэ. Tokyo app бол Unitel app-аас 4 GB түүнээс дэш дата авахаар хурд эргүүлэх хэрэгтэй болдог гинэ. Тэгээ гой юм хожих нь шүү дээ. Бодвол iPhone 17 дээр байж л байгаа байхгүй зураг. Unitel Group-тэй маш их баярлалаа. Unitel Group маань бол хаач очиход суурин газруудад бол Unitel-ийн сүлжээ бол гоцоож идгийг бүгд мэднэ. За тэгээд Unitel Group-тэй маш их баярлалаа гэжлээ. За тэгээд 2 дугаар хуран амтлагчны савар байна уу? Хуран амтлагчны савар брэнд хаанаас та бүхэн хуран амтлагчийг сонирх боломжтой гэхээр Нарантуул захын өргөтгөлийн K13 гэдэг павильон дээрээс очиод саварын бүтээгдэхүүнүүдийг сонирхож болно шүү. Супер амтлагчийн сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа савар. 3 дугаарт номин газ орж ирсэн. Хүйтэн сэрүүний үйлрэл эхэлж байгаа учраас одоо ер нь бол халаалтын асуудлууд эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ дугаар дээр номин газ компани Wanderer брендинг хийн юм баллонтой яваа. 25 литрийг баллонтой яваа. Тэгээд хийн халагууртай. Wanderer брендийнхаа хийн халагуур хоёрыг авч явж байгаа. Тэрийг тестлж үзээч гэж санал болгоод тэгээд аваа явж байгаа. Баллон өчтөр би очиж авсан. Тэгэхэд бол их хөнгөн юм билээ. Тэгээд ийм төмөр биш. Pure материалтай. Тэрнийхээ дотороор болохоор тэр композит гэдэг материал гэдэг юм. Тэр нь ингээд ийм юу гэдэг сүлжээсэн материал гинэ. Галт сүртэй. Тэгээд шатахгүй дэлбэрэхгүй тест нь байд юм байна. Ингээд шатааж байгаа. Тэгвэл гаднах певер нь хайлал нөгөө сүлжээсэн материал нь дэлбэрэхгүй. Нөгөө янз янзын бичлэг явуулсан шүү. Нөгөө машин дотор тавьсан баллон дэлбэрэл машин дотроос зад буудмаж байгаа. Тийм юм тохиолдохгүй гэсэн үг шүү дээ. Аюулгүй үднэс гэсэн үг. Халагуур маань болохоор өөрөө 30 м квадрат талбайг 40 цаг халаа. Өөстэй. Ер нь бол манай майхан тахтан гэсэн үг. Хоёлаа 72 цаг явлаа гэдэг чинь тасралтгүй халаагаад орхичих дуусгүй гэсэн үг үү. Майхан маань жижиг юм чи. Тэгэхээр 30 м квадрат талбай гэдэг чинь ойролцоо бодъё л да. Цуслангийн биш юм шүү дээ. Тэ? Цуслангийн байшин 5 анд гэр мөрөөл асуудалгүй халаач гэсэн үг. Газар. Тим сонирхолтой тоон үзүүлэлт надад өгсөн байна. За тэгээд номин газда маш их баярлалаа. За 4-р тэмцээний бэлтгэл дээр хамт явсан хажуугийн маань пэйж байгаа. Манай найзын бизнес гэсэн эрчим энерги гэдэг пэйж байгаа шүү. Яачо гэдэг брендийн power bank мөн нарны нөгөө тойл юу гэдэг дэлгэц тэгээд холболт бүх юмыг оруулж ирдэг. Ийм пэйж байгаа. Та бүхэн бас эрчим энерги гэдээ би description дээр байршуулна. Ороо сонирхоод үзээрэй. Надад энэ удаа өгч явуулж танилцуулаад өгөөч гэсэн бүтээгдэхүүн юу вэ гэхээр мангар том ийм малчны нөгөө аккумулятор гэдэг чинь. Тим аккумулятор аваа явж байгаа. Тэгээд тэр аккумулятор нь маань өөрөө ямар онцлогтой вэ гэхээр нэгдүгээр мангар хүнд юм билээ. Ижил хэмжээтэй аккумуляторуудаас мангар хүнд гэхлээр нөгөө нөөц сайтай гэсэн үг юм уу? Зарцуул хугацаа ихтэй гэсэн үг тийм. Тийм аккумулятор гэсэн. Би бол unbox хийж үзэн очоод тэгээд ер нь бол зүгээр хайрцагтай наваад явж байгаа. Хамгийн гол давуу тал нь гэхээр 200-аар гардаг эрчим энерги пэйжтэй маш их баярлалаа гэж хэлье. За мөн special thanks байгаа. Special thanks-аар Цэмби автогэрэл орж ирсэн. Цэмби автогэрэл маань болохоор манай машинд нэмэлт гэрлийг жоод юу гэдэг вэ? Дээрээ ийм гэрэл тавьсан, доороо ийм гэрэл тавьсан. Ингээд 4 гэрэлтэй болсон эхний хэлжин. Тэгээд юу загцсан байгаа? Манангийн шар гэдэг те. Тэрийг орж иргүүд ийм жижигийг загцсан. Тэрийг хамар дээр ингээд хүмүүс тавиад байгаа ш. Толныхаа хажууд
тэгж тавиад ер нь бол одоо гэрлийн асуудлыг бол аягүй гоё шийдэж өгсөн. Цэмбийн авт гэрэлтэй маш их баярлалаа. Ер нь ингээд хөдөөний замд те шорон замд ороод харанхууд голцоо загасчилж байгаа хүмүүс явдаг. Нөгөө газраа харанхууд ороодог. Өдрийн цагаар загасчлах гад. Тэгэхээр нөгөө гэрлийн асуудал амар тулдаг. Тэгэхээр тэр нэмэлт гэрэлтүүд чинь гоё юм жигд тархаж орчныг ингээд аягүй том тод гэгээтэй болгоод тэгэнгүүт нөгөө илдэг бартаас адаг аюусаа хардаг болчт юм байна. Тэгэхээр заавал ер нь бол оффроуд машинд бол нэмэлт гэрэл суйрлах хэрэгтэй болон мөн манангийн шаартай байх хэрэгтэй юм байлаа. Цэмбийн авт гэрэл маань болохоор Light Fox гэдэг брендing оврын гэрэл оврын гэрэл гэдсэн шүү дээ. Оврын гэрлүүд оруулж ирд юм байлаа. Би яг тэр брендийг нь тавилсан Light Fox гэдэг бренд, Австрали бренд гэсэн. 5 жилийн баталгаа өгсөн ш надаа. Тэгэхээр 5 жилдээ шатахгүй гэсэн үг. Бараг л тийм баг те. Цэмбийн авт гэрэлтэй маш их баярлалаа. За тэгээд мөн үзэгч та бүхэндээ мэдээж маш их баярлалаа. Та бүгдгүйгээр энэ хүү контент маань ер нь хэдий хол явах вүлээ. Тэгээд сур бас дахин сур гэхгүй лэнэ харагдаад байгаа нэг тийм үг санаад. Сургуулийн нөгөө хан дээр байгаад үстэй. За тэр ах бай. За тэгээд үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Донешн нийлгээдэг хүмүүстээ маш их баярлалаа. Gift button дарж донешн нийлгээдэг хүмүүстээ болон membership үлдээ сайн үг хэлье. Like, share, subscribe манай аягүй сайн дараад өгөөрэй. Олон subscribe аягүй сайн дарж өгмөр байна. Тэгэхгүй бол нөгөө хэдүүлээ 100 мянга болох гээд үзүүл яадын гэсэн юм надын бодол байгаа шүү надаа. Хэдүүлээ жоохон like бишээ. Subscribe дээр харамч байгаа штэ. Зарим хүмүүс маань нэр асууад идэв. Энэ бүтэн бичлэг хаана идэв бэ? Facebook дээр яагаад ингэж жижигэн бичлэг оруулаад идэв бэ гэдээ асууад байдаг. Хэрвээ мэдэхгүй байгаа бол YouTube дээр Ratabaz гэд сувг байгаа шүү. Тэгээд та бүхэн YouTube дээр Ratabaz сувгийг subscribe дараад тэгээд хонхыг идэвхжүүлчих юм бол миний бичлэгүүд бүтэн бичлэгээр орохлоор та бүхэнд мэдээлэл очно гэсэн. Facebook, Instagram дээр юу оруулдаг вэ гэхээр нөгөө нэвтрүүлгийнхаа танилцуулга видео гэх юм уу? Дугаарынхаа танилцуулга видео, teaser видеог оруулдаг учраас та бүхэн бүтэн бичлэгийг үзхийг хүсвэл YouTube руу орох ёстой шүү. За тэгээд мөн мэдээж Бандан ТV-гээр гарч байгаа шүү нэрээ. Univision 808 дугаар сувг дээр Бандан ТV дээр загсчны замнал нэгдүгээр үйлрэл гарч байгаа одоогоор гарч байгаа шүү. Та нар бас үзэж болно. Одоо тэгээд хөвсгөл явхад айл гол дээр очиж ямар загас ярих юм бол тоо гэдэг л сонирн байна да. Тэгээд маш их догдолж байна. За тэгээд хэдүүлээ догдлон үццгээе л гэж хэлээ да тий. За. Йоо амаа цагдал ярьчих ямар их ярьч ба. Одоо хайлаа шууд тэгвэл хүнсээ зүглээд эртхэн гарыг тий. Тэгээ. За хүнсээ авъя тий. 10 дугаар хороолын ийм артд орж үзэх чи орж үзчихсэн үү? Энэ дугаас ийм арт гэдэг дэшиг ч. За хайлаа чинь өнөөдөр чинь дөрөвдөг тий. Замдаа бол хайлаа хүнсийг хасч нэг хоног хасчээ. Нөгөө 5 дахь орой хагасны орой гэж 2 хоног юм байна. Тэгэхээр 2 хоногийн хоолны бэлтгэл бацаахлаа. Чи ер нь хэр юу идтээ? Жимслэх үе. Одоо би ингээ хүмүүсээс асууад байгаа. Хэрэг жимслэх чихэрлэг хүн бай. Гайгүй юу? Зүгээр энгийн сахаа хоол идчихнэ үстэй. Ман ч явахдаа нэг тийм юм уу яахгүй штэ. Чам хоол мэдэхгүй штэ. За яах вэ? За одоо бодно штэ. Кофе бага. Кофег бол авцсан. Өглөөний цай тиймэрхүү юмнууд аавна. 2 өглөөний цай за байж бодъё. 5 дахь өглөө чинь очоод өдрийн хоол, 5 дахь хоол, хагасны өглөө за бүтэн. За нэг 2 өглөөний цай байхад болох юм. Хайлаа хөвсгөл явахаа боллоо зүгээр энд тэгэж идэх. Энэ линок хадрангууд юм. Энэ тул. Тэг бага хувцалаа өчлөө. Хайлаа шууд хүнс рүүгээ явдөө те. Цаг оройтлоо юу юм. Эхнэртэй явахлаар янз янзын ийм тасгуудаар яваад идэв шүү. Нэрээ юу? Замд хүүхдэд чихэр. Нэг айл майл таардаг юм бил. Тэнгүүд нөгөө гар хоосон болохоор амар ичмэр. Харин тий. Энд вэж чапа чапс. Шууд тэгэл төмс логоо луун штэ бэлэн. Тий энд ингэж байж байгаа юм. Энэ луунгаас навчлаа. 2 хаваасаг тий. Яг очиод хээр бас нэг идэд эдггүй юм билээ. Энэ удаад нарийн ногоогүй явъя. Мөөгний цуглуулга байна. Энэ зүгээр юм шүү. Ер нь нэг шүлтөө хол хийчихлээ. Эсвэл будаа агшаага тусад нь ногоодо шүлээж болно шүү дээ. Горил зурна гэж байхгүй шүү дээ. Горил зурна гэж ер нь байхгүй хаа. Чи халуунууд гэдэг. Ер нь бол гоён цаавал нэг байх хэрэгтэй шүү дээ. Эндээс нь хоёр нөгөөдөөс нь хоёр авчих. Монгол тосоод авчи. Ер нь энэ олон явуултанд дахин юм авах тавж үзээгүй юм байна. Ганц дахин юм авчи. Тэгээ одоо нэг жоохон өхрийн цулч юм авчи те. Тэгэл болоо юу. За яхаа чи өглөөний цай бэлдэж өгөх юм уу? Юу авах чи сонгох юм бэ тийм үү? Би энэ өөргийг чам дараа зурлаа шүү. За бяцлаг авах юм байна. За өөр юу? Мандаа хэлээд яваарай. Мөн үү? За 10 та өндөг болох бах те. Ингээл хүний нэг юм шүү дээ. Энд чи мангар том юм биш үү? Ингээ болоо. Талах багдах юм болов. За болохгүй бол хөсгөлийн талах хийж үзээ те. Усаавь. Йоо, бидний шатмацтай айгаа амар юм биш гэхгүй. За болсоо. Одоо ерөөсөө явъя те. Дутуу юм байвал гохно. Танаас ер нь бүх салбар нь яг ийш орж үзээгүй яг адилхан зохион байгуулалт юм биш те.
Ногооны талтай байдаг л яг тэмдэглэдэг, маханы талтай байдаг. Тэгвэл дөөрөд байхгүй амар юм байна тий. Тийм байна. Найзын цаасаа марцсан байх шүү. Иймат байгаа яа тэгтээ шүү. Аа байхгүй шүү дээ. Байлгаж болох юм уу? Би шууд татчихъя. Гялзын хүн байхгүй юм ч тий. Замчимин таашаа шүүгэн шавчи зэрэгэсэ тутаотэй заяа хуваа диршимида таяа хуу заварада бэзата шалуу хуу таварада базада даату хой бачгарарва дарада хамшилэ замчимин хүртирэгэ вэгэ замцигэ замныги гүгэн вэгэ вэгэ атэби зүти сахиш тавчалама лама ратаба зүри тэриш ганжафама фама За одоо хоёлаа мөрөнгөө зооч заяа. Өрөө хат төвсгөл аим. Тэнгүүд та очие. Шөнийн 1 цагт очино гэж одоо зааж 7 цаг явнаа л гэж зааж. За тэгээд зандаа гарах уу? За гараа. Yes. Тэний аим заяагүй ингэхгүй юу? Нөө шилний гялан байгаад байгаа шүү дээ. Энийг нэрэл нэг солиулъя. Нар буух үеэр баруун тийш явахлаар амирх зэгөөз. Энэ маань өөрөө царав суудсан. Нар бушуухан уулын цагаар тонгоогоосоо л гэж бодоод яваа. За явцгаая. Супер. Ама ганжа фама Ganja fama, oh yo ganja, demirete. Оо энэ арайд энтнэ та хоёр. Ичээчээ олон нийтийн газар хөөй. Цайрцаа хоёр шүү дээ. Хүн авчих олон нийтийн газар тий. Юм идэ. Айдага таналай зусланда гари, найдада датаг бустанда хари, замча наша цаша өгцөх хүн нази, ханса тачав хама, өтгөн ширингэрүү, ганжа фама замар, реге дуи яван, хамжа тама тава, ига тусава, инда саруч байна, радио шумэбэн, селекто хэйум бого, видео, хамчилэ дамчимин хүртирэгэ, реге jamцигэ jamныги гүгэн реге, атэби зүти сахиж тавчалама, ратаба зүрих дэриш ганжа фама, За, сар байгаад Булган хотод ирсэн. Одоо шөнийн 12 цаг 30 минут болж байна. Тэгээд хөвсгөлд очиж мөрөн дээр очиж хонох гэснээр болоод манай зураглаач найзын эндээс ажилт юм байна. Тэгээд бид хоёр Булганд амархаар болоод бид хоёр дөрөв бэлдсэн баг. Энэ сүйт гэсэн байна уу? Сүйт гэдэг буудал бай. Энд орж амарлаа. Нойроо жоох авчаад өглөө эртэн гарчий те. Мөрөн дээр 9 хүмүүс тавьцаа уулзъя гэж цаг тавлцсан юм чинь. Эндээс дахиад 250 за 300 орчим явна гэж тооцох юм бол 6 мургаа гэж сэрэд хөдлөхөд бол 9 10 гэж ч орчихно шүү дээ. Тийм үү? Тэгэхээр орж амарлаа. Эликта Юмаяг даша хаяша юригчин хэнку Йоо тэгтээ яг машин барьж байгаа та нар тэгдэг. Машин барьж байгаад зогсонгууд шууд ингэж ядардаг шүү дээ. Яг л тэглээ. Юу нь унтъя та. Tomorrow Яма Комбреда Move it Come За өглөөний минь өчтөр цайрсаа. Сайхан амарлаа. Жохон ярьснаас аял жохон орой босчлоо тий. Тэгэхээр одоо газ замаа ороо 250 60 гэж бас ховоо явах юм шүү дээ. Тэгээд дахиад цаашаа 60 70 80 100 тий. Ба өнөөдөр жиг бол юу нь явах юм байна. Тэгээд наасаа гэгэд тасгаас өмнө зорьсон газар очих байх гэж бодож байна. Маргааш гэдэг бүтэн өдөр байгаа учраас ер нь бол гой загасчлаг маргааш их байх гэж бодож. За тэгээд ер нь олон юм шатах явъя. Бүтэн байна. Хашагаар дөрөн өнөр машараа Мөвэ тачагаар дөрөн хуруу тамшаа Байжада дөрөн хүүхнийг амталан Байсигэл тарван онон хамт Болон гэнглээ Рата таунэглээ Хомикагийн хамт Гададаас иглээ Машинда тавьж ирсэн дуурийг классик Кофе цаг. Бензин колонк ээлжийн өсөөр солилцсон. Тэгэхээр нөө өдрийн нормын дараагийн норм нь эхлэн гинэ. Тэгээ бензин авахгүй хүлээж ирсэн чинь ашгүй 92 евро байна. Тэгэхээр тэрийг хэлж чинь. Тэр хооронд кофе ууя та тийм үү? Хайлаач өглөө юу гарчаа үстэй. За тэгээ одоо хотог өндөр сумн дээр. Тэр хотог өндөр юм байна. За бензиний хэлэгч чинь явъя та тийм. Хүрээдэр хамууд хүрээдэр гарууд Ганцыг анхин хамтарайна дээ Кагийн авчих. Ка бас хэрэг цаа чин хаасаагүй кагаа гэ наага яваад байдаг. Тэр нь энд биш. Хаавс өвсгөлтэй чинь. Харц боцсон бодол тарихныхаа цаан байна. Хөгжидий миний шарт цагаад байна Санал нэг байна харин нам цагаад байна. Хөнгөн хинэл бөксөрөөс авч аваад байна Рага мапинг огт париг авч яваад байна. Өдлөө нэмэл би самурат халурат За ер нь хөвсгөлд яг ингээд аймгийн төөрөө танилцаж мөрөө офтой танилцаж бол явж үзээгүй юм байна. Ямар ч байсан
чигээрээ явж идэл бүхий өргөөтэй уулзраагаа бүхий өргөө гараад ирсэн. Бүхий өргөө 3 хөвсгөлийн 3 аврах юм баг та. Хин гэж байгаа юм бол. За ямар ч байсан бэж аврах чи хөвсгөлөх гэж явдаг тий. Нэрийг харж амжсангүй. Таньдаа аврах байгаа шүү дээ. Таньдаа аврах. Бүхөөрөө нэр хүчтэнтэй биш дээ бас. Сүүлд бол одоо Мукатар арслан байна. Содном дөрж байна. Би урсгал сүрч. Sorry. Ярианда халаад урсгал сүрч цаад. Яг баларх гэж. Чигээрээ яваарай гэхдээ цагдаа зорих одоо баргуулах гэж тийм болох юм. Йоо манай тийм сая бол үнэхээр осол болсон шүү. Уучлаарай мөрөнчүүдээ. Яг ингэдэг байхгүй. Ингээд яг бүтлгэрдэг байхгүй. Тийм бэ. За яах вэ? За тэгээ номин гарч ирэн гэсэн. Номин энэ байна. Номинтой уулзраар чигээрээ гараарай. Тэгээд 50 100 байгаа гэсэн шүү дээ. 50 зүүдээр болцсон. Энэ нөгөө нэг уртрагийн 50 чөлөө, өргөргийн 50 чөлөө нэг тийм огтлолцол дэлхий дээр хэд бидэг гэлээ. 4 байдаг гэлөө. Тэрний 370-ад нэг нь их газар байдаг нь тэр нь манай юм гэсэн. Тийг сонсч ирсэн биш үү? За буруу зүрүү ярьж ивэл засаараа манайхан заа юу. Коммент хэсэгт бичээрэй. Ер нь миний бодлоор тийг сонссон шиг санаж байна. 350-100-гийн огтлолтой цэг нь 70 дотор байдаг. Нэг нь их газар байдаг энэ хөвсгөл гэж санаж шүү. 50-100 тэр бичсэн биз дээ. 50-100 хотел гэх. Яг зам дээр юм байна. Энэ уулзраараа нэвт гараад тэгэл орчихлоо гэж шүү. За ирчлээ ёо. Тийм үү. 3 одон тийм очиртай юм тийм үү. За пона ёо. За бууз. Пона гэж дутах. Сайн байна уу? Бууз. За явсараа ирлээ ёо. Унтах гэсэн наашаа явж байгаа. Овоо наашаа тэр булганаас наашаа 300 гараа юм биш тий. 350. Энэ 200 юм болоо гэж одоо маргааш өсөсөн чинь хотлал цагаа тооцчих. За яах вэ? Одоо тэгээд цаашаа явахад гайгүй л гэдэг. Машин зам нь гайгүй юм уу тий? Бас хол ээ шүү. Явуулж шүү. Бас явуулж шүү. Хүрээдэр хамууд, хүрээдэр гарууд. Амтсан мөрөн дээр ирлээ. Одоо зорьсон газар руу яг жигдээс явах гэж байна. Цаг ер нь 12 болчихлоо бас л оройтож байна. Дахиад 90 км явна гэж байна. Шороогоор. Тэгэхээр бас нэг 3 цаг орчим явах байхаа. Тэгэхээр тушаан замаа ороё гэж бодож шүү. За тэгээд гол гэр ирдэг болчихсон. Хингэл боксороос авч аваад байна. Рагамапин гохот парыг авч яваад байна. Өтгөө нэмэл би санураад талуураад яг. За эрхэм хүндэт үзэгчтэй загсчны замнал влог мөрөн хот дэлгэр мөрөн дээр ирсэн байна. Явж яваа сүртэй байна. За тэгэхээр одоо яг нөгөө ТV бац дээр чадахгүй байна. Мөрөн гол дээр ирсэн. Биш дэлгэр мөрөн дээр ирсэн. Гой тунгалаг тэгээ мангар өргөн л юм байна те. Энэгээр бол өстэй янзын өргөн тов тунгалаг. Загас бол бараг хандасаа харагдахаар л харагдсан. Ер нь бол дэлгэр мөрөнгөө өгсөн гэсэн. Тэгэхээр чи одоо наашаага ингэж урсж байгаа гэхээр бид нар ийшээ явах нь тий. Өгсөж голоо өгсөж явах нь шүү дээ. Өгсөж явна гэсэн үг. Тэгээд нэлээд олон километр шаран замаараас явах юм байна тий. Тэгэхээр өнөөдөртөө бол хэдүүлээ очиод за яг хаа отгилж мотглоод ганцлаг шийдэж жагаад орой олон толонд үзье гэж. Чи хулган дээ гэж тий. Тэр илүүд чи бас сонирхолтой санагдчихэв. Тэгээд өнөөдөртөө бол ингэж явах юм шиг байна. Зам ямар байхыг бол сайн мэдэхгүй. Тэгээд манай хоёр араас нэг юм авчаа хүрээд ирсэн гэсэн. Тэгээд нэг юм гэдэг нь буруу юм ойлгоод аваа. Нэг юм гэдэг нь одоо нэг юм шүү. Юу гэсэн чи юм. Тэгээд хүлээж байна. Гой гол байна. Хутга гав олон юм бодох хэрэггүй бүгд дундаа ор. Төрсөн өдөр биш юм бол рата таван бас төсөлтийн тавьд кинг рата бас. Илгэрэн хамглан төрлөөрөө төвшөө амгалан саруу сайхан эрүүл бахтам зон олон минь old men welcome. A few moments later. За нэг газар ирсэн. Ямар газар бөөмөд ямар ч дэлгэр мөрөн дээр ирсэн. Зайр хөтцсөн байсан. Ийшээ явж харах уу? Хүүтэн байна. Амар хүүтэн байна. Тэр хэсэг харж байна. Мөртлөө байгаа сте. Арайч урсаагүй зүгээр захлаад ингээ хөлдөөд эхэлсэн юм хүүтэн. Ер нь сэрхэн байна. Одоо тэгээд замс энэ хисааны дор шидэж үлзээ гэж байна. Тэгээд ерөөхдөө доошлон гинэ. Отоглохдоо энд отоглохгүй тэр доор тэр хисааны доор отоглоё гэж. Тэгээд артач одоо эндээ шийдээд 2 3 цаг болох юм шиг байна. Тэгэхээр хуцаас хэлээд дулаахан хуц үсгүй хүүтэн биш. Би даарч цааш. Мемори хий. Нөгөө шатаасныхаа орн мемори авсан. Тэгээд дрон хийж үзье те. Тэгээ жоохон салхитай байна тийм ээ. Гэтэ яг хуу асаагаад ингээ үзье. 10 м/с-ээс илүү бол нисэхгүй гэсэн. Нутгийнх нь. Оор дагч яваа. Тийм үү. Дагсаж яваагүй гэхэлэр магадлал өндөр гэсэн үг үстэй. За тэгээд үзээд талтъя та тий.
8.7 гэхэлэр ямар шуган байгаа юм бол. Энэ цаад эргээр ийм налуу элстэй байна те. Хайрахтай. Тэгээд яг тэр хясааны доор хэсэг рүү нэлээд том яамкилж байгаа юм те. Мэрэлцээ харагдаад байна. Тэр харьгаа орох юм байна тийм үү? Энэ үлдэгтээ мангар гоё нүүлэнд цоолдог гэсэн үг үү? 200 м түрээд ирлээ. Том цагаан чулуу. Тэр харагч одоо нааталж байна. Аль дээр нь дрон бэ нөө. Сонсогдгүй байхад 200 м тийшээ багтаага байгаа тий. Тэгвэл тэр чулуунаас цаашаа сая үтсэн юм байна тийм үү? Тийм байна. Одоо тэгэхээр за зүүм жоохон холдуулмаар юм уу? Амар юм тийм шүү дээ. За одоо өнөөдөртөө болохоор манайх яах вэ гэхээр ер нь бол орой олчлоо. Одоо цаг хэдий 4 болж 3:45. Тэгэхээр нэг 2 хясаа ер нь зүгээр шалгачаад тэгээ амарлаа. Тэгээ орой хулгамд нь заяа. Хулгамд нь тест шөнийн загшил гэсэн ш. За тэгээд одоо бол энэ 2 хясаанд орох нэг 2 ямк гэнэстэй. Ямка шалгачаад өвлжөө гин. Шалгачаад тэгээд ер нь батглах юм байна. Тэгэхээр одоохондоо нөгөө стримерээ шидэхгүй те. Өнөөдөртөө бол яхаа оройтсон учраас стример шидэхгүй. Галс нөгөө хурдан шалгахын тулд били спинингээ шууд эрэг дээр шидээ явуучих юм биш үү. Тэгээд сая дроноор та таарсан бах ер нь бол харагдахгүй байна те. Магадгүй миний дрон харахгүй байж магадгүй эсвэл үнэхээр байхгүй ч гэж магадгүй шүү дээ. Тэгэхээр одоо шидэж шалгана гинэ. За тэгээд шидэж шалгаад би ч спининг өгсөрлөө. Спинингээ тий. Би чамд нөө өгөөшүүдэд харуулъя заяа. Чи миний өгөөшүүдээс тохирохын нэг сонгоод өгөөрэй за. Тэгээд шидэж үзье заяа. Тэгээд орой холгонд дээ да. Донк монгох явчихс тээ. Донк хэрэглээ. Гэхдээ энэ чинь нэг дордод хэрэг болт. Танаас төлөөлөх хэрэг бол. Тий. Соомонд ч хэрэг болт. Гэтэ налимыг юугаар барих юм бэ? Донкор л юм. Донкор л. Тий. Тэгэхээр чигийн улаан хийгээд налим барина гэвэл барина зү. Барих. Энд бол донк биш ээ. Донк гин энд налим байгаа юу? Баггүй юм. Донк чи юм ш тахаа. Гүүр. Тогтоол. Жохон нэг юм 50 газар байдаг. Ерөнхийдөө гүүрэнд ор. Налимыг бол ер нь гүүрэнд ороос л тийм үү. Усан онгоцсон дороос. Одоо өвсгөл 70 дээр очиж шүү дээ. Аа. За донклоо гэх юм бол усан онгоцсон дор. Өвсгөл 70-д ямар загас байх вэ? Зэвг байна. За 70-д юу? Тэгээ 70-д байна. За зэвг байна, хайр ус байна. Алган байна. Налим байна. Тий. За хамаг бүдүүнээ л хий гэж намайг. Хамгийн бүдүү юмнуудээ л хий гэж шүү. Энд дөө хизээний ийч сатурки хизээний ийч дамрын бом манай тулчин маань яа цөөхөө багчтай бидсэн чи барилдахаасаа таахцах махар юм тий. Пэ таачаад юу явд юм бэ гэнэ. Өнгөрсөн жил угнаас авч ирсэн дандаа эдгэрч бол дандаа нөө цурхааны юмнууд ч тий. Энэ альбом энэ бол болох уу? Толон дэнгэр үзгэнэ. Гэтэ энэ чи би гоё бүх сэртгүүдийн дарцсан шүү дээ тий. Тэгэл дарцсан юм. Би харин сэртгүүдийн дарчаад идэв. Энэ минь аянч нуурах байна. Өөр юу байна да? Ганц хулгантай бас яшимгээ шидэж үзээгүй ч. Бас хараа үсмэстэй юм. Үсмэстэй. Нүд нь фосфортно. Яа. Тул болохоор юу яахгүй гэсэн үг үстэй. Юу шиг цурхай шиг нөгөө нэг сатурка таслана гэж байхгүй юу? Нөгөө цурхайд ч тороос идэв шүү дээ. Тэр шиг биш юм тий. За миний үлдсэн стример өгөөшүүдийг харах уу? Чи ч одоо стример шиддэг хүн мэддээ. Надаа гоё юмнууд маань юу байхгүй болчихжээ. Хадрангууд нь биш тий хадрангууд хайрсууд бүгд авах. Дан үлийг баг. Дан үлийг баг руу гоохгүй. За энэ нэг хулгана байна. Хулган хэрэг. Хулгана ажиллахгүй юу? За тэгвэл ингээд би ингээд стримерээ өгөөшгүй хүн байна да. Үлийг багэр гэхдээ авдаггүй юм уу? Аав тэгтээ хаан наатах жижигүүд юм. Жижигүүд л гүйж идэх үү? Толгой явж магадгүй. Зүгээр. Энэ хулгана ажиллах уу? Ажиллана. Тэгтээ үсрэх нь одоо Аа. Энэ ч нөгөө мандалтайгаар явж тий. Надад бүр ийм мэлхий байгаа юм чи. Энийг юунд ч ажиллах юм уу? үлээ баг юм арай. Аль. Энэ үү? Арай. Энэ хүн сүулт надад өгсөн. Эдгээр болохоор нэг оролтын дүүгийн нэг дүүгийн оролт. Энэ гоё юм уу? Энэ давгүй оролттой уустай. Энэ хариуцлага байсан байхгүй. Ийм урт хариуцлага байсан надад. Хараад чинь за. Энэ бол өөр юм уу? Давгүй юу? Муу юу? Давгүй. Давгүй нь бол давгүй тэгтээ дандаа зэвг хариуцна гэх юм. Тийм үү? Та толны энийг сонирхгүй өгөөшөөс авах. Надад байхгүй юм ч үгүйсэн. Хаваагүй үсээд байгаа юм байхгүй. Надад одоо ингээл болоо юм. Ингээ болоо өөр байхгүй. Одоо ерөөсөө л энэ л явах. Энийг таашаад. Энэ чинь энэ хараа. нүдгүй байрны биш ээ эдэр гэж. Толын энэ шүдний энэ зураасаа тийм. Ингээд. Стандарт үсэрт. Өнгөт сингл лайн дээр болонгот.
Энэ хоёр хайсан нь шүү. энийг бол ашиглаж үзэг. Гэхдээ би баадан шопоос авч ирсэн. Баадагаас авсан юм уу? Тий. Хулган юм уу? Болгоно. Мандлах юм биш тий. Мандлах. Энийг ашиглаж үзээгүй. Өнгөрсөн жил би баадагаас амар гоё хайраас авахгүй юу? Тэгэл эгүүр дээр очиод эхний шидэл дээр хийгээл хайрган зовоод тас. Мангар хүнтэй л үгээ шүү гэсэн. Тэгээ ер нь хаширсан. Тэгээ шидэл суртлаа тулыг барьж чид юм уу? Ер нь юу ямар юм бэ? Муу өгөө шүүд ашигламаар юм тий. Эхлээд. Тэгээ стример чи гол нь учир нь Тэгээд бол ер нь бол спинник хийгээл өцөж ирэх. юу тул байна уугүй гэж шалах гэж юу? Эсвэл зүгээр үзчихэл. хан юм нэгтэй юу штэ. Би Спиннинг огт шиддэггүй хүн штэ ер нь. Стример харин жоохон өгөөшгүй л. За яах вэ? Би тань хэлсэн шүү. Гэвч би зөвхөн баян байгаа сэтгэл хаана юу? Амар тайван байя гэвэл би яг хаана юу хийх үү? Айлын хүн татархаж атгал сууга за түняд яах уу? За. Сап. Явуултанд давуу байна уу? Муу. Муу байна уу? Хаана очих вэ? Ер нь голын 50% л очиж. Пэ тийм үү. Яг баланс таахгүй болохоор ингэдэг гэстэй. Спиннингийн хамгийн чухал нь тэр нөгөө дамбар сатурк ерөнний баланс тэгжиж нөгөө хоол явдгийг гэсэн. Тоглохгүй нөө. Наа чи яагаад дайлж чадахгүй байгаа юм? Ер нь дайлжлах хэрэгтэй. Харин яагаад дайлж чадахгүй байгаа юм? Наа чи яагаад шулуун яваад байгаа юм? Тоглохгүй. Өгөөш мань алдаатай байна гэсэн үг үү? Юу гэсэн үг үү? Ураг өгөөшт лайн 3 ч нэг ус нэг хамт юм биш. Аа. Түрүү нөгөө манай пуунаа нэр лус хооллон гэдгсэн. Тэгээд тэрийг ихе хоолчих тий. Энд юу байгаа дотор нь? Ямар юм байгаа юм? Одоо энд нь Мэдхгүй одоо яг ямар юм байгааг нь мэдэхгүй. ингээд зарж идэм үү? Тэг ингээд гандан дээр зарж байна. Аа зүг. Лусаа хоолно гэсэн. Гол усаа харагдана гэсэн үг шүү дээ. А энийг гадангаас ингэж авд юм уу? Тий. За ийм байдаг байх шүү. Тийм ээ те. Одоо ингэ усандаа хийж чинь те. Одоо зөвхөн энэ доторхын л усандаа энэ. Тий. Галгаруу таа. Гэлхруудын юу гэж усны тэнэлтэд байгаа. Манай пууна ийм бас нэг заншил гэх юм одоо юу гэдэг тийш тий. Яс гэсэн үг шүү дээ. Ийм лус хоолдог, лусаарах одоо юу гэдэг. Одоо юу хэм бэ гэж дээж хэм дээ. Ийм өгсөн. Тэгээд хаанаас авдаг гэсэн чи гандагаас авдаг гэнэ. Би өөрөө ингэдэг нөгөө нэг эвлүүлээд хийгээд ирсэн юм болоо гэж бодохгүй. Гэсэн чи гандагаас авдаг гэнэ. Юу эдий дотор ингэсэн чи мэдгүй гинэ. Тэгэхээр за ямар ч яасан лусаа харах тий те. Биш савис тэгнэ. Уутыг хаяхгүй шүү дээ ахаа. Юу гэж тий уутыг гэрмал шүү дээ. Ямар ч бүх өнгийн шахуу юмнууд л. За тэгээ. Одоо тул харьлоо гэдэг тий. Тул харъё гэж. Хаач шүү. Осноо. За. Одоо ингэ шалгаж ий. Тэгээ одоо нөгөө эндээс доошоо энэ хисаагаа үзчихэд ерөөхдөө дараагийн хисаагаа явуу гэсэн. Тэгэхээр энэ хисаагаа тэгээд ерөөхдөө спиннинг гэрэл үзчих. Би чи стриминг өгөөшгүй гэдэг миний өгөөшгүй бүгдийг голсон. Дахиад нөгөө өгөөшгүй голсон. Бодохгүй намайг голох байлгүй. Тэгээд гологдоод байд. Тэгээ миний ургыг бас жоохон баланс ингээд байна. Аяг хэцүү. Мяал болохоор жоохон урам амар хуурдаг шүү дээ хөвцлийг яа. Тэг жоохон мяал болоод байна шүү. Ямарч шалгаал явъя та тий. Орой хулганд гэсэн тэр бараг батар байхаа тий. Хулгандаж тул барьлаа л гэсэн хүмүүс идэв билээ шүү дээ. Ер нь бол хийх юм. Гэтэ маргааш өдөр гэдэг бүтэн өдөр байгаа маргааш бол яг гоё тэр хувц сунраа өмсөд завь мөвтэй тий. Гэтэ завгүйгээр байхаар ч гоё дэлгүүн байна гэсэн түр юу ч гэсэн тий. Загуу гаталж болохоор гэсэн. Гол маань өөрөө дэлгэр мөр маань маш өргөн. Танай түрүү харсан баг. Одоо хардаа амар өргөн байгаа сте. Тэгээд гүнзгий гэсэн үг штэ. Тэгээд тэмцээд орсон хэрлэн боловсруг маань ийм том өргөн гол байна. Тул тараасаа. Тимээ тулгаа. Чи ч ер нь тул юм шүү. Тул баага. Чиний донд баа гэсэн тэр чинь толбог болчихсон юм биш. Тул баага. За 5 шиднээ тэгээд байхгүй гинэ. Эндээс ахуулаад ингээд наашаага ийм том ямка байхгүй. Урсгал нь маш тогтун. Тэнэг гүнзгий. Тэгээ энэ ямканда цугладаг гэсэн үү? Цугладаг гинэ. Өнөөдөр бол харилцаа байна гэж. Тул хайрлаа. За сархаа ойлоод уран сайхны бичлэг авч байна. 4 хонгийн бичлэг хийж байна одоо. Тийхгүй гэдэг тулны бичлэг хийх байсан билүү. Яг байлаа. За одоо уран сайхны дүрс болсон.
За одоо яана нэлээ. Заяо харахад ингийн үс бүхэн хэцүү заяо. Хүнтэй мэндэл сур замтавж өнгөрцөр хүний хүндэл өөртөө хүндэл ганц дүрм заяон. Найсыг бай уушин хүртэн лавдаяо. Айсыг найз үртийг хуршин сайн байна уу? Амьдрал бол easy, абит гэхдээ busy. Амтлаг башоо. Ой ямар хүн бэ? За манай эрчим энерги пэйжийн манай ахажуу найзын аккумулятор. Нөгөө малчны аккумулятор. Тэгээ би сая ингэж бодлоо. Цэнэгтэй гэсэн. Тэнгуут нь гэрлээ зооход энийг ашиглачий гэж бодлоо. Нэгдүгээр амбокс хийж үзэн, хоёрдугаарт шууд гэрлээ зооно. Одоо энэ чинь хэдүүлээ 2 хоног шүү дээ. Тогоо энэнгөр шийдчихье гэж бодож байна. Power bank-ндаа болохоор төхөөрөмжүүдэд цэнэглээд гэрлээ бол шууд эндээ зоолчих гэж бодлоо. За ямар мэдгээ. Эрчим энерги пэйж маань оруулж ирж байгаа Яачу брендийн энэхүү малчны аккумулятор гэнэстэй ч одоо. Энэ маань юугаар даваа юм бэ гэж би асуусан. Бусдаас юугаар ялгаад байна чи гэд. Тэгсэн чинь 200-аар гардаг гинэ. 220 гарна гэдэг чинь өөрөө өстой даваа тал болж байна. За мэдээж 12 вольт бол гарна. Нэмэлтээр 200 ватт хүртэлх 220 вольтын цахилгаан үүсвэртэй гэсэн үг. За 200 ваттын чадaltaй гэдэг чинь компьютер утас те зурагт гээд энгийн хэрэглээний төхөөрөмжүүдийг бүгдийг цэнэглэх болон залгаж ажиллуулах тийм боломжтой гэсэн үг. Юу болохгүй вэ гэхээр нөгөө өндөр хүчин чадалтай цахилгаан төхөөрөмжүүдэд жишээ нь ус буцлагч, индукцэн билетгч гэдэг юм уу чадлыг шаарддаг. Богино хугацаанд. Тэд нар бол ажиллахгүй мэдээж. Тэгээ би одоо анх удаа амбокс хийж чинь. За энэ баахан ном л байна. За эдрийг ойлгохгүй байна. Манай нөгөө хөдөөний малчт маань аккумуляторт бүх тогмогоо залгадаг шүү дээ, тий. Тэнгуутаа ингээл унтраах болохоор гүйчж аккумуляторынхаа нэмэх хасгаа айлныг салгадаг үлээ. Ингээ салгадаг шүү дээ. Тийм шаардлагагүйгээр энэ дээр on off гэж унтраачих юм. DC, AC, DC. Энэ хамтлагийн нэр болчихлоо шүү дээ. AC, DC. За тийм гинэ. За ийм компьютер. Энэ байлэр хүнд. Йоо, норондоо юм хийхнэ. Пүү ямар хүнд бэ? Юу юм бэ ч одоо? Йоо, энэ нэг гал хамгаалагч юм шиг байна. Энэний орон запас нэм шиг байна. За энийг ийш нь тавьчих. Энэ алдагдах нь вэ? Асаах коннектор гэдэг юм байна. Энэ нөө нарны панель solar panel charging гинэ. Нарны автангаа энд холбох юм байна. Тий. Тэгээд USB гаралт 5 вольтын гаралтууд байна. USB-гээр 12 вольтын гаралтууд нь энэ 3 юм байна. Тэгээд юу наа 200 наа. Энэ дээ шүү дээ. Энэ байна. Тэмдэглэгээ нь 220 вольтын цахилгаан гаргана. 200 ватт хүртэлх чадaltaй. Энээс хэтрүүлж болохгүй шүү гэсэн үг шүү дээ. За тэгээд энд нь болохоор нарны автангийн ингээ шилжүүлэгч нь байх шиг байна. Яачу гэдэг брендийн бүтээгдэхүүнүүд борлуулдаг эрчим энерги гэдэг. Та description хэсэгт байгаа линкээр ороод холбогдоод үзээрэй. Энэ гэхдээ тэнх хүнд юм аа. Йоо. За тэгэхээр миний нэг сүүлд авсан 360 гэрэлт маань бас ийм байсан байхгүй юу? Тэгэхээр энийг ч холбоно гэсэн үг шүү. Энийг яаж авчих юм? Энэ ч одоо цэгрэглэр хасах гэсэн үг үстэй. Энийг ингэж боох юм. Сая тэнд боолт байсан юм бах та. Байна шүү дээ. За тэг ингээд энэ таг нь авахлаар энэ нөгөө батарейгаа энэ одоо юу гэдэг удирдлагатайгаа холбочих гэсэн үг үү? Ийм байд юм ба шүү дээ. Тэгээд энэ нь холбож тог нь цохолчих үедээ. Би ч гэж нэг юм өртөждөг шүү. За одоо ойлгохгүй. Энэ оролтол юм байна тийм үү? Мөн үү? 12 вольтынх нь оролтын юм байна. За асаах нь юу? AC switch. Энэ юу нэ? Lamp switch. За энэ бол гал хамгаалагч тийм үү? Ойлгомжтой. Яаж асах вэ? Асахгүй бах юм. Энэ хар. Power энэ. Асцаа. За ингээд одоо тогтой заяа. Энэ болохоор яг цэвэр нөгөө одоо юунд зориулагдсан гэхээр аянд бол ер нь зориулагддаг юм. Байлаар хүн энийг бол би л авч явахгүй. Энэ хаана хэрэгтэй вэ гэхээр малчин айлд тийм үү. Дээрэс нь бригад, дотрийн бригад юу гэдгийг те. Дарайлангийн үеийн одоо ажлын үеэр хэрэглэхтэй суурин нэг хэд хоног моноход бол иймэрхүү аккумулятортай хад бол асуудал юм шиг санагдчихэв. Би гэрэлний яаж асцыг ойлгохгүй. Ингээ асцсан шүү дээ. Өөрөө гэрэлтэй. Өөр гэрэлтэй минь. Өдрөө гэрэлтэй харах болгоос өмнө амжаад хөөе. Отгоо цацсан болтой та хоёрыг шидэж хооронд. Гоёл дэлхийд би тангаараа хатаарсан зүйлдээ үл шантараа нэг Монгол бүгдийн онгол. Йоо амар ядарчлаа. Дараа одог болсон. Одоо хоол руу ороо. Ер нь бол 7 болчихлоо шүү дээ. Орой 7 гэхэд бол ер нь харах болдог болсон мөөз. Их орой болдог болсон. Гялс. Хоолндоо идээд хулгандахтаа бэлтий гэж бодож байна. Манай пууна маань хулгандуулна гэсэн. Тэгэхээр одоо хулгандахын тулд яах юм бол сайн мэдгүй байгаа учраас эхлээд сайхан цайлаа. Ер нь бол ирээл бужигнаал нааш цаашаа гүйсээр гаал тарлаа шүү дээ. Арайч амжиж отгоо заслаа. Майхад зассан, ороо зассан, гэрлээ асаацсан, санал ширээгээ зассан, хоолны өмнөдөө галтгоогоо хажуудаа тавьчихсан. Тэгээд яг ингээд бив билэн сууж байна. Одоо ерөөсөө хоолоо хийх. Өнөөдөр бол ингээд бууз дэлгэр мөрөн дээр ирээд дэлгэр мөрөн өгсөд учраа олохгүй сууж. Тэгээд түрүүн дрон нисэж үзсэн та бүгд харсан баг. Тэгээд манай пууна гайхал энд одоо өгнүүдид ингэ байж идэм да ямар сони юм бэ гэдэг. Гэтэ бид чинь том юм хайгаад байгаа шүү дээ. Тэгэхээр том дэгээтэй том өгөөж өнөөдөө тестэлсэн. Тэгээд одоо ингэ орой болсон. Маргааш бол яг бүтэн загшлах буюу ер нь би бол одоо эмсгийн өгсөн уургыг бэлгэлсэн уургыг ниймсэта босгоцсон юм чинь. Тэрэнгөөрөө жоох ниймтэж
жоохон загас баримаар санагдчихэв. Цаа чин намайг болохоор тулан таялаа хаа доошоо уруудаа зөндөө явнаа л гээл тэгэхэд байна. Тэгээд багангаа бас хажуугаар нимп өгсөж шидэ явчихл гээд. Одоо бол драй ажиллахгүй гинэ. Угаасаа нөгөө ялаа өгчөж байгаа шүү дээ хүүтрээд. Тэнгүүд усны мандал дээр ялаа ингээ буухгүй учраас драй ажиллахгүй. Тэгэхээр нимп ажиллана, стример ажиллана. За бидэж спиннингүүд бол ажиллана. За тийм байна. Хоол алуулаач ий та. Тэ. Идти үлсэж чинь үү? Амар үлсэж. Tomorrow for sure. Хот юу байна уу? Доош ороод тий. Уруудах уу? Тэгээд таадсаар. Байршлаанаас хэлчихэд тийм ээ. За халаа юм уу? Надаа юм уу? Баярлалаа. Яа. Англи өглөөний цай гэдэг лөө. Англи өглөөний цай хонтой. Өглөөний минь хүүтэн мань арайжул мишокноосоо сугарч гарч ирлээ. Хүүтэн болчихжээ. Тэ? Хайр хүүтэн болчихж. Өглөөний цайгаа уучаад тэгээд урууд нь гинэ. Хамаг юм хураагаад доош уруудах юм байна. Ер нь ингээд доошогоо ингээл 10 км гэсэн нэг хамаг юм шалгаал явах юм байна. Завь мэвэ өгсрээд ингээд явах юм биш үү. Өчигдөр бол байгаагүй. Өнөөдөр ч гэсэн бидний хонсон газар өглөөш байхгүй байсан тий. Ер нь бол загас уруутчих гэсэн тий. Ер нь цуглараад эхэлчих. Одоо олно. Олох юм бол амар барина. Олохгүй бол тэгээд цайрна. За, яаж идгээ заагаад өг. Ян энэ ах идөө. Мэдөө. А тэгээ уцаа суулж жагаад. Яа, та нарыг яагаад харахаар юм гоё харагдсан бэ? Би нэг сонио харагдаад идэв. Хайчаа харагдаад идэв. Техник нь л буруу юм шиг тий. За одоо явуул та. Дуустал явчих тий. Мэдгүй. Хаахатан болсон тэврэл сайхан түүхийн ихлэл бүгд асуудлууд мэдээ зовон тэгээ яхих хүн асуудлуудыг өвөн өөрөөр яхих зөнд нь хайдам дархан зөвөө Тэгээ дрон нисгээд харчий тий. Тэгээд ерөөхдөө одоо пууна битээр энд нөө заваараа уруудлаа. Тойроод хаана гिचв? Ингээд гол маань нумраад тэр цаашаа л явах юм шиг байна. Тий 5-6 км бол явчих юм шиг байна. Та хоёр төрүүлж очиод очих газараа байж их юм байна. А бид хоёр болохоор завтаа уруудаад ер нь шалгаад явах юм байна. Тэр одоо ямар ч гэсэн дорооно нисгээд үтчихье тий. За тэгээ тийм байна. Одоо тэгээд туландаа л үзийдэгтэй бас нэг хідэн зэвэг хатран бас баримаар санагдаж байна. Отог дээрээ уруудаж очингуудаа жоохон би нэмтнэ. Нэг MC-ийн ургаар шин сетапа жоохон туршаад үзье тий. Янзын гоё тогтсон янзын байна тий. Гадаа гоё дрон. Дрон гэхдээ бас нэрээсээ бас юуг айгүй хэлбэрчлэх юм байна загсчлыг тий. Одоо полярайзтэй дрон бол бүр загсаа усаа харуул угна. Энэ бол амар хэсаа байна. Энийний доор 2 тул гівчих хэвээр гэдэг чинь штэ өгнө. Пона тэгж чинь тэгээд үзье та. Байр шууд ректар ш дрон дээрээ тий. Шууд бичнэ үстэй. Тэгээ поно гүйлгээд шууд тэндээс нь шидүүлээд өмхүүлээд гоё турсан тий. Home point updated. Чамаар би чанквийн хилийн миний лава хабэсэн цаггүй хам байла лава ханаас нь чаарсан яг таарсан хос байна хам цаашаа алгах цайны жилээр байна хөрж байсан өдрүүдэнд олон байсан ч хөмхийгөө цуух мөчүүд онгоо олон байла цаашдаа яг яха бас чамаас асууж байла цаг нь усан байна гэдэг шатаа ихэж байна малава За болсон. За орох уу? 2 спиннинг 2 стримераа гэдэг 4 урахтай явна зөв. Стримерээр үзээ болохгүй спиннингээр бас үзэн шүү дээ. Одоо баталгаадаа бүгд арга хэрэглэнэ зү. Тор мороо аваараа гоё тор мор тавиад бүр болохгүй бол гайх завч. Торлын морлын. За байна уу? Байхгүй юу? Загас байхгүй нэг чинь тул байгаа гэсэн үг гэлээ. Хүрхөдөр таашаалтаа ман суурч хүлцэнгүү тоомож нам суун дэмигэд мэдэр чөрөн байсан. Баярлалаа. Амар хөнгөн зав байгаа зү. Хоёр шилэлдэр л манай хаал явж байгаа зү. Тулд явах гэдэг юм уу? Завтай зугаал гэдэг юм уу? Эргээ шахаад байна. Ишгээ юу? За чиний толгойг ихлэ харуулж аялаа. Дөлгөөнхөн гол байна. Ямар гоё юм бэ? Зам автай яста асуудалгүй шүү, тий?
За ингээд гол дээр гарсан. Одоо энэ том хясааны доорыг нэгдэн гэсэн. Дахиад тэр цаашаага тийшээгээ явна. Одоо бид тэр нэг 5 км очив урд нь тий. Тэгээ завин дээрээс уцсан. Ороод явчихна. За ингээд пууна маань энд ингээд хай гэрээ. За пууна бид тэр ингээд гол урудлаа. Манай нөгөө хоёр болохоор одоо машин аваад бид хоёрын отоглох цэг дээр очино. Тоглоо дэшөө. Супер. Одоо би хаашаа шидэ? Тийшээ юу? Ийшээ юу? Ийшээ гүйх юм. Одоо уншаал. За манайхаа уучлаарай. Ер нь бол завтай загасчилж болохгүй шүү. Тэр бол хуулаараа хороотой гол дээр завир загасчлахгүй. Зүгээр л өөдөө дахлаараа шидэж үзэж байгаа. Бариул шууд тавьчихнаа. Амлаа. Ер нь бол битээр одоо тэр хясааны доор очиж туландаа замнасаа буужгаад туландаа. Зяк. За үзээ гиндэ манай. Фона маань одоо үзье гэж. Хэр хоол явуулах уу? Явж байгаа гарна л уу те. За фоног харъя. Хэдүүлээ. Урслаа. Ёо. Ямар гоё явуулт юм бэ? Яасан байсан ие. Би ячоо. Би өөрөөгөө орочлоо. За би бол мэдээ бүтлгүүд нь манайхаа сайн хараад аваарай ие. Фоногийн шидэлтийг бол харсан баг. Асархан. Чи ямар хүн юм бэ? За сайхан сулж авч байгаа л. Тэгэл юм. Тэдөө. Даттай яаж даттай стример зүгээр л ингээд татаад ах уу? Хурдан уу? Богино зайд хурдан юм байна. Ингэж докторч ингэж те. За. Яа. Энд нэг 2 тул байсан гэсэн нэлээд том хоёр гэж шүү. Би нэг л эвээ олдгүй. За яах. Болно доо. Хойно алдцсан. Пакталж байна. Жон пактлаад бишөө. Миний өгөөш хаана явна? Энд явж байна. За, татаж авчирлаа. Хөөе. Хайдаг гэдэг ах юм. Тэгээ чи урсаад ах юм биш үү? Яаж урдаа хаях юм? Уцаа сунглаа, татлаа. Энэ уцаа яах юм? Хураах ёстой мó? Тэнгүүд гацаад ах юм. Фоног харахаар нэг хөвтөг шидэж ах юм. Өөргөө харахаар нэг эвгүйхэн шидэж ах юм. Яах вэ? Тэгээ энэ нөгөө нэг тонорсон дээрээ очиод гацаад байна. Тэгээ хол явахгүй. Тэгэхээр тонраагаа ер нь авъя дөө. Усаал явж байгаа юугаар нь л явуулъя шиг. Зоочлоо. Сударчлаа. Фоног харж байна уу? Аюу гоё харагдаж байна. Ер нь л флай дээр дасгал хийх хэрэгтэй байна шүү. Хэрвээ флай ч болоё гэж бодвол манайхаа цай дасгал хийгэрэй. Өвөл хэдүүлээ флайн дасгал хийцгээх үү? Зааланд бөөнтөө. Энэ уг нь гоё явсан. Тулаа харах нь шууд эргээсээ л юм гүнзгий болчдөг. Ямар том гол вэ те. Дэлгэр мөрөн маань ер нь их том гол шүү. Ёо. Үхвэлээ. Үхэх ингэж байна. Татж байгаа оролж байгаа юм байна уу? Тултаа газар загас байхгүй юу? Ер нь бол чимээгүй байх ёстой юу? Загас орж байхад хамаагүй юу? Чимээ сонсд юм уу? Тийм үү? Сонсд юм уу те? За чимээгүй байх нь шүү манайхаа. Бүгдээрээ чимээгүй байгаарай. Алив толмын чи орооч би чамд хамттайхан хайруу шидэж өгöd байгаа юм чи. Яагаад орохгүй байна? Наа чи юу орцноо? Ингэж харагдд юм уу? Хулгано? Манай пууна бол хөвдөг хулган шидэж байгаа. Пар гэж харагдд юм байна. Нөгөө хясаанаасаа тэн хясаанаасаа завираа уруудаад одоо энэ нэг хясааны хар ус шиг юм тогтсон хэсэг байна. Энийг шалгаж байна. Тэгээд давтайгаа дараагийн зогсоол руугаа ер нь уруудаад загсаа хараад явчихъя гэж ярилцаад байж байна. Ер нь хясааны доорхоо шалгаа явт юм биш үү? Анзаардаг. Тэг хясааны доор угаасаа гүнзгийч юм байна. Тэгээл шалгаа явчт юм биш үү манайхаа. Гүйхэн шиг байна. Энэ газраар явуудах юм. Гүйхэн дээр байх уу? Олон байла. Цаашдаа яг яхаа бас чамаас асууж байла. Цаг нь усан байна гэдэг шатаа ихэж байна. Малава. Бомбо асуудлыг клости. Саралж бүлдэг клости. Заавалчгүй таван тулан цаашдми. Яа, харав. Гэтэ энийхэн хооронд л ороодод 2 цаг болчихсон шүү дээ. Гэтэ яг нэг цагт нь маань хоёр эхлээд очиод эхнийхээ сандаа жоохон шидсэн юм аа. Тэгээ цагийн дотор л ер нь ороодож байна. Одоо тэнд нэг гоё нөгөө өнгөрсөн 7 хоног 2 7 өдрийн өмнө барьсан 3 тултай газар очие гэж байна. Гэтэ ямар ч сан жижиг сагс бас барья гэж бодоод нийм бэ ухсраатай байна. Нийм ухсраатай. Тэгэхгүй л би пуунагаар тулаа бариулаад өөрөө нийм битэд жижиг сагс барьлаа. Одоо батаараа тул барих хүнээрээ л бариулъя тий. Тэгэхгүй би бодлаа юм чи. Маргааш наслал болъё. За тэгэхээр одоо нийм ухсрах гэж байна. Тэгээ буцаад битээр ороодлаа. Хэмүүжинс род нимп тревел 10 инчийн 3-ын хэмжээтэй. Яа, эмсийнхээ ургаар шидээ дөө. Саяны энэ гоё газар л яг авбал аав те. Нэг жоохон шидээд 10 минут өгчих. Шидээд үзье. Тэгээд жижиг гоё зөв юм. Баримаар. Сая манай пууна болохоор сая урсаж яваад нэлээд томхон юм бөө гэж бахраал
Хонхон юм лалтдаг шиг болсон. Энэ бол уг нь батарал байхаар л гоё газар байх юм. Дрон нисгээд бол загас юм харагдсангүй, тул харагдсангүй. Гэтэ энэ загаснууд цуглан гэж нь болцсон юм болов уу? Нэг санаа. Яг энэ голын гүнзгий хэсгээс авах. За энд урсгад үсттэй яраалаар хардггүй. Тунраа яаж юу яаж вэ? Дэлгэр мөрөн минь хишгээ хайрлаа. Завтай урсаж очих газар очих мөчүүд бол гоё юм байна. Жохон хүүтэл болчлоо. Тул одоо хэрхэн яаж олд юм бол айгүй эвгүй ойлгомжгүй байна. Манай хүн ерөөсө цайрдгүй хүндээ л гэж энэ тэгээд тэнгууд нь би тэглээ шүү дээ. За бууз байгаа юм чинь цайрж магадгүй шүү гэлсэн чинь. За би цайрвал таны буруу шүү л чинь. За явъя. Явах уу? Moments later. Хотелх газараа ер нь ирлээ. Манай хотелх газар болохоор түр цаана байгаа. Энэ харига энэ голоо битээр одоо шалгах гээд ирж байна. Энэ ч мангар гүнзгий юм байна. Тэгэд ширээ урсгалтай болж байгаа нөгөө нарийсаад. Тэгэхээр би яг хариганы эндээс нь нэгжээд явъя гэж бодчих шүү. Би бол ер нь зэвэг мөвгөндөө үзлээ. Хамхан зэвэг барьчмаар байна, амжилттай ахиулчмаар байна. Цагснууд ер нь цуглдсан гэж байж магадгүй гэж байтгаар дүгнэлээ. Ерөөсөө ингэж ахгүй байхгүй. Миний энэ нөгөөш нэмч татахгүй байна гэхэлэр сони юм да. Ийм гой газруудаар явж ич. Нэмч татахгүй. Тэгээ ер нь бол пууна толондоо үзэж байгаа. Би нэмптлээ. Яшиг супер нэмпний хараа урахтаа болоо да. Эндээ дасчаад энэнгөөрөө гой тэмцээнд орноо дараа жил. Одоо загслаа ярих хэрэгтэй байна да. Юусе амьгүй байх юм. Сони юм да. More moments later. Зя отглоо. Одоо бид хоолоо их чинь тэгээд номин газынхаа Wanderer хийн баллон тэгээд халаагаар хоёр өгч явуулсан. Ажиллаж үзье. Ер нь дулаахан сууя. Ер нь даах шинжтэй бол явчлаа шүү. За тэгэхээр надад зааж өгсөн. Юуг нь яаж хийнэ гэлээ дээ. Зэлэг гэж. Энэ хаашаа орох юм бол энэ дэрлэг орох юм байна. Энийг очиж нь бол цолгон доо. Хомоочтой. Сая завтай явсан чи. Ядчихлаа. Өлийг хөтөн болж байна. Халаагаар аваа яваач гэд. Өгч болсон. За ингээд энийг нэг холбочлаа заяа. За тэгэнгүүт та энэ хомоочтойгоо болохоор яа нэлээ. Энэ рүүгээ хийх юм байна. За болсон. Йоо. За одоо яах вэ гэхээр энийг энд холбосноо. За ингээ холбоцсон. Ингээ тардаа пам. Ингээд пам. Тэгээ сая энийг чадахгүйсэн чи буруу ирцээтэй юм байна. Сая пууна ирж байгаа зааж өглөө. Би энд чи уурлаад яач ваа юм. Буруу ирцээтэй биш үү. За тэгэнгүүтээ ингэдэм билээ. Баллоно ингээд дотроо хийчин. Гоё уустай. За юм болсон. Одоо ингээд яана гэлээ. Одоо ингээд ухсарсан энэ дотроо ингээд боллоо нь орсон шүү манайхаа. За одоо яах юм бол? Энийг нээ. За нээчлээ. За тэгэнгүүтээ ингээд жоохон нэг хоолоо нээчихэд удаан байлгана гэсэн шүү. Яг тэгээд ингээд ачт юм. Тэр нэг гоё дулаахан. Байхгүй юу. Түүнээс илүү хүсгааргүй юу. Гэвчүүлсэн бүхэн зам тааргүй юу. Гэтүүлээ суухаас залхнааргүй ээ. Тойроо. Хулгант юм уу? Үгүй гинэ. Цайрлаа штэ пуна зүгээр үү? Чи цайрлаа штэ. Би жахаа хааштай цайрдаг хүн. Хулган нэмэргүй юу те? Өглөө тэгэхээр хоёлаа эрт тусаар дахиад урсах юм уу? Энэ загсуучтай хайцсан. Дэлгэр мөрөн загстай юм уу? Загстай гинэ. Нэр сони нэг жижигхэн ч юм байхгүй те. Маргааш гэхдээ би бол нийбитэж явна. Би бол тулж шийдэхгүй. Чи бэр. Тэгээ хоёлаа гол гоё камер дээр тулал харуулъя те. За тэгвэл өнөөдөртөө ингээд хоолоосаа идсэн юм чи. Эртхэн тэгвэл унтдөө. Одоо 9 цаг. Тэгэхээр одоо ор дээрээс нусаад хөвтгöd бол 10 гэд унтахад өглөө 7-д гозоол. 6 цагт бол харахгүй л шүү дээ. Тэгэхээр 6-д хэрэггүй 7 гэхэд л яг гоё болж л тээ. Өглөө 7-д уулзъя да. Тэгэд маргааш л загс барья да. Бас л пэлцээр л байж тээ. Facebook минь. За тэгэд амарлаа. Сайхан амраарай. Баярлаа. Баяртай. 2 weeks later. Yeah man. Rata. За тэгэхээр одоо donation time. За donation time-а би хаанаас уншиж байгаа вэ гэхээр Fanta-мын дар барын 4 давхурт артлын хаалгаар ороод 4 давхурт байдаг Жорлон гэдэг кафе. Coffee shop гэх юм уу? Тийж. Coffee shop. Toilet coffee shop-оос donation уншиж шүү. Манай Жижагийн coffee shop. Одоо энэ одоо аягны юм суултуу. Дотроо баас мастай, дэрэн баастай, хогны саван ундааны аягтай. Ийм газраас явж байгаа шүү. За тэгэхээр гялс ер нь donation уншия, тийм ээ? Donation бас хөөрхөн байна. За шууд уншина. 8888 төгрөг өвөл өгий дээр уулз
ара байна. Өгөөдөр уулзаарай баяна гэж юм болов. Өвөл өгөөдөр уулзаарай баяна гэж байна. Өгөөдөр өгдөг хүн юм шиг байна. За баярлалаа. За 5000 үзэж дэмждэг шүү. Онцгой явъя гэнэ. Онцгой явъя. За ойлгосонгүй ямар ч байсан гоё явъя л гэж байгаа юм шиг байна. За гоё яваарай баярлалаа. За 5000 Францаас байнга үздэг шүү. Амжилт бууз брокс байна. Баярлалаа. За дахиад 5000 season 2 episode 4-ийн төлбөр Ебагаас гэсэн байна. Баярлалаа. 7247 төгрөг Унгар улсаас үздэг болдоо ариунаа гэсэн байна. Маш их баярлалаа. 3333 төгрөг дэмждэг шүү. Амжилт сонирхол нэгт дүүгээс нь гэсэн байна. Маш их баярлалаа. 50,000. Энд амар орж ирсэн. Улс төржөө хөө гинэ. Зи donation шүү гэж. За энэ нөгөө улс төржий гэдэг нэг бас подкаст байдаг. Иргэн Чимба гэдэг нэг залуу бид хийдэг. Хэд хэдэн зочин хөтлөгчтэйгээр би тэрнийх нь нэг зочин хөтлөгч болж оролцож явдаг. Ийм улс төржөө гэсэн манай подкастаас надад donation шийдлгэсэн байна. За тэгээд маш их баярлалаа Чимба. Ер нь бол яг дашрамд хэлэхэд улс төржцгөөё. Бүгдээрээ улс төрждөг байя. Улс орондоо эх орондоо санаа зовж сэтгэлээ чилээдэг байя гэж бодож явдаг шүү. За тэгээд бүгдээрээ улс төржий. За баярлалаа. 1000 төгрөг таны бичлэгийг үзээд загас сонирхож ирсэн шүү агаа. Дэмждэй гэд гүлэн нотод дууссан байна. Дэмждэг шүү гэсэн баг. За тэгээд маш их баярлалаа. Сонирхож эхэлсэн бол за тэгээд загсанд яваад үзээрэй. Одоо ингээд тун удахгүй өвлийн загасчлал эхэлнэ. Та бүхний тэгээд өвлийн загасчлалтаа бэлэн бизээ гэж бодож байгаа шүү. 4000 байнга үздэг шүү. Амжилт бичлэгээ хурдан оруулаарай. 16 тай гэсэн байна. За маш их баярлалаа дүүдээ. Хурдан оруулах гэж хичээдэг. Тэгээд тэрнээс гадна одоо бол их цаг агаар гой дулаахан байгааг ашиглаад аюу хурдан яваад байгаа болохоор дугаарууд нэг жоохон ойшилж байгаа. Одоо гэхэд надад 2 дугаарын нөөц байгаа. Гэх мэтчлээ ингээд архив үүссэн байгаа шүү. Ер нь бол юу гэдэг хүүтрээ загас баригдахаа болонгууд дугаарууд их ойрхон орох байх шүү. За яа. За хаана явжлаа? 16 тагд дууссан. За 1000 төгрөг Монгол дуучдаас зөвхөн таны дууг сонсдог шүү. Амжилт гэсэн байна. Маш их баярлалаа. 2470 Ани Эни 2-оос гэсэн байна. Нөгөө манай Ани Эни 2 маань donation хийсэн байна. Баярлалаа. 3333 төгрөг 33 мөнгө өнгөрснөөс үзэж байна. Удахгүй гүйцнэ. Season 1 episode 3 гинэ. За нөхөж үзэж байгаа хүн байна. За тэгээ маш их баярлалаа. Тэгээд одоо баг үзээд нэлээд явуулсан байл гэдэг те. Баярлалаа. 2470 Ани Эни 2-оос хаалтан дотор өмнөх donation уншаагүй шүү ахаа гэсэн байна. Энэ хардаа манай дахиад Ани Эни 2 он орж ирсэн. Энэ яагаад уншаагүй би одоо тайлбарлахад нэвтрүүлэг хооронд нөгөө цацагдсанаасаа шалтгаалж хэд хоногийн дараа уншиж байгаасаа шалтгаалж ингээд зарим нь уншигдахгүй араас нь ингээд нөхөхөд уншиж байгаа шүү. Цаг хугацааны тэгж таарсан. Тэгэхээр одоо ингээд Ани Эни 2-ийнхаа 2 donation сая жишээ зэрэг уншчихлаа шүү тийм үү. За баярлалаа. За 5000 Ивэл наран гэрэлт наран дөлгөө наран буу захтаа гэж. За манай нөгөө ивэл наран гэрэлт наран дөлгөө наран маань дандаа бас donation хийдэг. Тэгээд ээлж donation хийсэн байна. Баярлалаа. 10,000 бэлгүүдээ хүүдээ хайртай шүү дүүгий гэсэн байна. За дамжууллаа. 5000 season 2 episode 5-ын төлбөр Эба гэсэн байна. Ана Эба дахиад бас төлбөр хийсэн байна. Баярлалаа. Түрүү 4-ийн төлбөрийг Эба хийсэн биз шүү дээ. Тийм биш. Ингээ 2 дугаарын төлбөр юу donation ойрхон ингээд ягчлаар ингээд давхцдаг юм биш үү? Эбагийн төлбөр орж ирсэн байна. Төлбөр орж алфтай юм шиг. 2222 төгрөг Mint Pro гэсэн байна. Баярлалаа Миндээ. 50,000 Бат хишгийн гэр бүлээс амжилт гэсэн байна. Маш их баярлалаа. 5555 төгрөг нэг дугаар алгасчлаа шүү. Sorry Мангсаас гэсэн байна. За манай Мангс маань бас нэг дугаар алгасан та уучлахгүйсэн байна. Зүгээрээ. За ингээд Мангсадаа баярлалаа. За ингээд нийтдээ за одоо нөгөө тоогоо бодлоо. Бодсон биз дээ. За нийтдээ 176,518 төгрөг 33 мөнгө болсон байна. Yay! Супер. За баярлалаа. Үргэлжлүүлээд gift button байгаа. Gift button уншия. 800 ян гой дугаар байна гэсэн байна. Маш их баярлалаа. За дараагийнх нь за энэ ойлгодгүй. CZK49 thanks гэсэн байна. Чех крон гэж юм болоо. Чех крон байдаг лөө. Жижиг. Тийм бах те. Нэг тэгж уншигдаад байна memory те. Чех крон гэж магадгүй. За 49 крон гэл уншиж. Thanks гэсэн комментод ирсэн байна. Маш их баярлалаа. За тэгээд 50,000 won. W чи won үстэй. 50,000 won бро хурдан юм хумаа хийгэрээ. За баярлалаа. За тэгээд хурдан юм хумаа хийя. За ингээд gift button дууссан. Donation time ер нь ингээ өндөрлж байна. За тэгээд хэлэхэд нөгөө
Membership-үүдээ уншаад байсан чи сүүлдээ толгой хэрэгсээ орж гараад хин байгаа нь мэддэхгүй. Манайхан тэгээд ерөнхийдөө ороод membership-үүдийн маань харсан болно. Membership-үүд маань комент бичих юм бол ардаа бөөрхий тэмдэгтэй байгаа. Тэгээд заримдаа явуултаараа membership-ийнхаа donation-уудыг бишээ комментуудыг бас уншаа явж байгаа шүү. Ер нь бол яг membership-үүдтэй бэлэг бодсон байгаа. Одоо ингээд нэг хэсэг завсарлаа шүү дээ. Өвлийн загасчлал эхлэх гээд тэр хооронд би нэг гоё бэлэг гитэр зарлах бодол бол байгаа шүү. Тэгэхээр манай membership-үүд бас ойрхон байж байгаарэ гэж хэлмээр байна. За тэгээд donation time үгээр өндөрлөө. Donation time Toilet Cafe-гаас хүрлээ. Cafe гэдэг coffee shop те. Toilet Coffee Shop-оос хүрлээ. Баярлалаа. Day 4. Чилийн хин зүгээ Өглөөний мэд. За ингээд ирснээс хойш 3 өглөө болж байна. Нэг ширхэгч загас барив. Загасгүй. Өчигдөр тулаа хайж урслаа. Загас байдгүй. Яах вэ? Өнөөдөр буцна. Тэгээ одоо нэг өдрийн хагас хүртэл дахиж хайх боломж байна да. Тулаа харах гэж зорьсон чинь байдгүй шүү. Яах вэ? Ямар сони юм бэ? За ямар ч цаг өрөөд яах вэ гэж бодоод одоо би нэмтлээ. Энэ уг нь янзын лазер байхыг тэгээд жоохон бүтлгүүтлүүд өрүүлжилсээр л байна уу. Би ер нь нэг гоё загас барьсангүй шүү ойрт ер нь тэмцээнээс хойш. Тэмцээнд дэмий ормо. За тэгтээ мэдээж аялахад үнэхээр сайхан байна шүү. Гяс нэг жоохон ийм шидэв яа. Яг 3 өдөр цайрсан хэвээрээ тийм ээ бууна. За ямар ч тач цайлчаад энд нэмтэж үзлээ нэмэр алга. Энд ер нь загснууд ер нь хайчсан юм бэ. Урууцаа хэдүүлээд уруудаад гүйцэхгүй байх гэсэн үг. Араас нь хөөгд гүйцэхгүй байх гэсэн үг. Дрон нисгэж үзлээ те бас энэ хисаан доор бол харагдахгүй л байна. Одоо битээр урслаа. Тэгээд доор уулзсан те. Дахиад 5-6 км доор уулзах юм. Дэлгэр мөрөнгөөрөө дими тэнэл явж ин дах. Загсгүй дугаар болоод штэ бүр ямар ч загс байхгүй. Зүгээр ингээ голын дугаар л хийгээд штэ. Нусаа гацаа та наачина за явлаа. Йоо. Явах уу? Зангуу хийгэн гэж ярьж байсан матччээ. Зангуу. Уяа. Урсаад байгаа. Хамаа машин дөө татлага байна. Татлага ашиглаад эндээ хайраг дүүргээд. Окей. Зангуу хийлээ. Байн зүлигээх болсон байн зүлиг атасан байн зүлигээх болсон байн зүлиг одоо болсон байн хайтэс нэтэ чавин наттай. Арандүр оны өмнө 3 тул байсан. Тэгтээ авахгүй байсан, хөдөлгөхгүй байсан гэдэг хисааны доор ирчээд байж байна. Энэ харьгаа дуусаад тэр доотлын тийшээ модтой хэсэг байхад салаа байгаа. Өглөө дронс гэж харсан. Тэр салаа хүртэл шалгаад дахиад заримдаа суугаад урсна. Тэгээд дараагийн хисаан болохоор ороогоод пуунагийн яг барьж исэн 3 тул барьсан гэдэг хисаан дээр очно гэсэн. Энийг хальт шалгачаад тэгэл ерөөхдөө гол бай маань тэр л байх шиг байна. Гэхдээ энэ сони маний ширхэгч хадран зэвэг татахгүй, нийм шидээ татахгүй айгүй сони л байна. Энэ навч доогуур урс, дээгүүрээ байхгүй мөртлөө доогуур урсаад байна. Тэгээд навч цогдож гарч иж байна. Тэгэхээр хөөсөр байгаа залхацсан гэдэг нь үний юм болов. Эсвэл цуглаад явцчихдээ болов. Ястаа мэдэхгүй. Ер нь бол айгүй бүрхэг болж шөө. Яана. Тэнд дээр баах яманууд. Тэгтээ хонь дагаад авирцсан. Ямаач яах вэ? Хонь ингээд авирчдаг юм байна. Тэг гарчлаа шүү дээ тийшээ. Сайн гараад байна. Татаачээ заснуудаа. Ч одоо уруудаад гэхлээр за бодъё л доо. Үүр тэр дээшгээ голынхоо их рүү байгаанууд нь уруудаад энд ирж болно шүү дээ гэж одоо ойлгоно үстэй. Тэнгүүд яагаад байхгүй байгаа юм. Одоо намар ингээд загсаа олохгүй хэцүү байдаг гэсэн үнийг юм байна л да. Намрын загсчлал бас хэцүү юм байна. Өвөл нөгөө гол дээр цоолоход хайдаг штэ. Тэрэн шиг цугалтчдаг болохоор хайд юм байна. Тэгэхээр нэлээд төвхтэй болт юм шүү. 100 загсчлахад нөгөө тарцсан байдаг болохоор хаанч гэл загас байдаг гэдэг юм байна штэ. Тэгэхээр намрын загсчлалд суралцах бас юмуд
гарч ирж байна гэсэн үг. Хүний өрөөнд ганц хадрамч байхгүй. Урсаал явж энэ пуна дээр хайгаал пуна ингэ дээрээс нь хараал би бас хараал энд нэг юм байна. Зэв. Тэгсэн чинь тороос гинэ. Дээрээ тороостой. Дорооноос ихэд цагаан юм харагдаад ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингэ тороостой байт юм байна. Энэ тэгээд ямар зоригтой ийшээ хүн гаргах юм уу? Зүг. Одоо энэ тороос нь ингэ байж шít. Энэ тороосондоо угалцсан зав юм байна тийм үү? Өөртөө ашиглацдаг юм уу хүмүүс? Энд л гаргачихлаар энэ талаас нь хүн ирсэн хүн тийшээ гараад сэлүүрдд юм уу? Мотор дотор байхгүй тий. Ийм юм байт юм одоо энэ хардаа. Тороос камер дээр харж харагдчих тэр. За одоо ингээд тэндээс ингээд наашаа энэ тороосоор гээд энэ дээр гард юм байна да. Амар гоё том баан. Мангар гүнзгий. Мангар урт юм байна. Тэгтээ байхгүй. Тэгээ бид хоёр дараагийн руугаа явлаа. Тэ дараагийн хилсан дээр уулзъя заа юу. Зогсоохгүй нөө. Гэвчүүлсэн бүхэн зам тааргүй юу. Гэтүүлээ суухаас залхнааргүй ээ. Нэг одоо тавьчих л та. Ажиллах нь үзье. Зангуу маань ажиллаж гин үгүй тестлээ. Яах вэ? Ажиллах юм ажиллаж гинэ тий. За одоо толон дээр. Чиний нөгөө гурав барьсан гурав чи байж байгаа. Ер нь цайруулцдаг хүн шүү би. За тол өрсөн газар. Одоо эндээс ингэж харгаа орж ирээд нарийнхан болоод харгаа орж ирээд энд ингэж ийшээ харуулж байна. Ийшээ ингэж. Тэгээд энэ хоёр яг харуусны зааг дээр тэр дунд тавьцаанаас л авсан гэж да. Би бол нэм битэж байна. Би бол ер нь бол юу яахгүй. Толлонд үзэхгүй. Пуунаг тул гаргаад ирэх юм бол тул байна гэж үзээд шийднэ гэсэн үг. Босод тохиолдолд би зүг жижиг загас барьмаар байна. Жижигч байх хэрэгтэй тэгэл нөгөө юг хатангаал барьчмаар ах юм. Цайрлаа шүү дээ. Яана. Цайрлаа. Загснууд хайчиж тийм болоо. Яг ийм газар тэгэл би за тулаа бай гэхэд яг ийм ширүүн урсгалаас тогтун болсон энэ хэсэгт бол угаасаа л загас байдаг шүү дээ. Тэгээ байхгүй хаашаал болчтой бөөмөд. Хүний урманд ганц дон хийхгүй байхгүй. Яа намрын загаслал ямар хэцүү юм бэ? Супер цайралтуудын маань бас нэг тоогоор нэмээд дэлгэр мөрөнд бараг 1000 км ирчээд цайрж байна. Нэг цайралтад дуусахгүй наа. Өөлх хэцээ нэг хэцээ аяг хэцээ наа. За ер нь бол завтай урсах их гоё юм байна. Загас барихаас илүү ингээ завтай гоё ингээ сэлүүрдэд явах амар гоё юм байна. Ер нь намрын загаслыг ойлгохгүй болоо явчлаа шүү. Ер нь ойлгохгүй болоо явчлаа. За яасан гэдэг фона. Одоо хаан загас байгаа лээ. Мэдгүй. Мэдгүй байсан гэдэг. Яг ойлоо. Одоо бид нөхөр явах уу? За одоо бид нөхөр явъя. За явъя. Йоо яг талцаад юм өрөх гэж. Янзын газар байгаа сте. Тэр чигээрээ сая одоо бараг хитэн 500-600 м явчихв тий? Баан, мангар гүнзгий. Өөлөлстэй гоё юм да тий? Ийшээгээ буула. За. Бууж байгаа шидлээ юу? Зангуугаа иччих юм уу? Чи бууга шидэх гэж байгаа юм уу? Зангуугаа тавьчих уу? За буунаг бууж байгаа шидлээ. Бид хоёр ер нь бол ингэж яваад байгаа. Одоо ингээ гоё газрууд дээр ирээд заваа ингээд гацлал тэгэл буугаал шидэж байгаа. Бууна нэг жоохон шидэт гинэ. Ингээл явж шүү дээ. Тэгээ ер нь бол одоо ийм байна. Явалтын хувьд бол загасгүй байх ч гэсэн тасархай явалт. Заваар явах ямар гоё бэ? Усаад даал голоо оруудаа завтай явах бол тасархай юм биш үү манайха.
Гэтэ мэдээж завин дээрээсээ загсчилж болохгүй. Тэгээ бид тэр гол нь загсаа олохгүй байна. Тэ зөндөө гай газараар явсан мөрчлөө загс байхгүй. Гайхаал байж. Нөгөө хоёр дээр баг ирлээ. Энэ нэг уул дуусаад тэгэл ороогоод нөгөө хоёр маань байгаа гэсэн. Ер нь дуусчих шиг байна та. Миний хүн дэлгүүртөг хүнтэл ганц дүрм саяон. Найсыг бэвүүшин хүртэн лавтай юу. Айсыг найз үртийг хөршин сайн бай. Йоо энэ маань ингээ бүр юм хөлгүүн бэ. Юу ч харагдахгүй. Ямар амар юм бэ. Би нөгөө загсаа харыг хасаандаа ортод тэгсэн. Үргэн хаялаа буцаж тойрж ирж байгаа шидэд амрааж байгаа шидэ гэж бодсон байхгүй. Ямар ч хөлгөө. Яа. Хэдэн метр байгаа л энэ амар 4-5. Тэгээ одоо энд чинь цугалтсан баймаар юм. За одоо энэ хараа. Ингээд энэ хисаа байна. Энэ хисааны дараа хөлтчих. Тэгээ энэ рүүгээ доошоо орцсон байж магадгүй маа пуна хэлж байна. Тэгээд тэр шалгах гад завнаасаа буучлаа. Гэ хөлтцсөн. Энэ дээгүүр нь хүн явсан юм уу? За болгоомжтой. Болгоомжтой бурхан минь. Йоо. Би энэ хавьяас харах юм уу? Ингээ доогуур орчт юм уу те? Энэ нар үздэггүй хэсэг ингээ хөлдөж чинь тийм үү? Чулуу шитэж үзье гинэ. За одоо тэр цааныг улаан хэсэгд тэр улаан хэсэг үтчихэд дуусгалаа. Ер нь бол цайр цаа. Намрын загчлал амар хэцүү биш үү? Манайхан намрын загчлалд явахдаа маш болгоомжтой амар судалгаатай явахгүй болохгүй юм шиг санагдлаа. Юу вэ гэхээр загс цугулчт юм байна. Хаана байгаа бөө мэд. Сая нийтдээ ингээд 15 км урссан гэж штт. Харилцаагаар тэгээд ер нь зөндөө олон яам нэгчлээ. Хамгийн сүүлийн тэр хасаал супер байл шүү дээ. Йоо хөлгөө. Тэгэхэд л баг. Нято. Наач цөмөрхгүй ш. Наач шидлээгээ тэгээд наашаа үргэж гарч ирэх юм уу? Эндээ байвал тэгээ хайлаа яах юм? Яаж чадахгүй ш. Тэгэхээр явъё. Цөмөрлөхгүй байл. Болио. За цөмөрхгүй чулуу шидээ цөмөрлөхгүй. Тэгээ ер нь байлаач яаж чадахгүй байл. Ямар мөснөр нь гараад цөмөрлөлтэй биш. Тий. Одоо ер нь жоохон даарч гин үү? Юу. Гэр суугаад жоохон сэлүүрд яа те. За сайн байцгаана уу. Мангар хоол явлаа шүү дээ. Зэрлэг газар байна. Ямар ч загас алга. Юу ч алга. Йоо энэ нэг хисааны доор марж ямар амар гүнзгий юм бэ? Нуур шиг шүү дээ. Бүр юу ч байхгүй. Харагдахгүй. Амар. Тас харна л юм. Йоо. Сайхан л зооцлаа. Гэхдээ ингээд цайрлаа да. Баярлаа. За өмнөд хороогод явах уу? Даарч. Only nomadic lifestyle. Familiation. Бүгдийг гэр бүл хамт амьдрах сайхан Familiation. Бүгдийн маяг Familiation. Ачаасан би. Зя үүгээр загсчны замнал season 2 эпизод хэд илээ? Эпизод 6 цайралтаар өндөрлж байна. Нэр амар сони юм болоод байна. Би бүр гайхаад байна. Хүний урманд за би нийм шидэж үзлээ. Пуна болохоор стример шидсэн, драй хулган шидсэн, спиннингер вовлер шидсэн, эрзэн жарахаа шидсэн, халбогч дайлбан, жижиг спиннинг гэсэн та хоёр бас шидсэн эрдэнэ та хоёр те. Аль нь ч ажиллахгүй, нэгийг ч бариагүй, нэг ч байхгүй. Маш сонин тохиолдол болж байна. Тэгэхээр одоо намрын загсчлал ер нь яг яад юм бол айгүй ойлгомжгүй болчлоо. Хайчцیں۔ Тэр чинь одоо жижигхэн загас байх ёстой шүү дээ. Ийм том голд тийм үстэй. Өчигдөр болон өнөөдөртөө нийлдээ бараг 20 орчим километр бол урссан гэж шүү дээ, тий? Нийтдээ бол тий. Тэгэхэд тэр чинь ийм том ямкуудаар явж байгаа байхгүй амар гүнзгий. Тэгээд ийм хясааны доормор маш гоё газруудаар тэгээд ийм нарийн салаа, харгааны их гоё юм хар ус харгаа хоёр нийлж байгаа гэдэг байж болох бүх л гоё газруудаар завтайгаас илж очлоо. Тэгээд амсорын л байла бүр амар гайхамшигтай. Тэгээд одоо хайчсан юм бол тоо. Пуна бүр гайхаад би одоо цайрж үзээгүй хүнтэй гэж толгоогоо байж байгаа шүү дээ. Тэгээд би яхаа тайвшруулаад тэгж хэлсэн. Би цайруулдаг хүндээ гэж хэлсэн байхгүй. Тэгээд хин хүчтэй байна. Пуна юу би юу. Ямар ч гэсэн сайхан цайрлаа. Тэгээд амин гол нь дэлгэр мөрөн дээр гоё мөрөнтэйгээ дэлгэр мөрөнтэйгээ сайхан танилцлаа шүү дээ. Тэр гоё гол. Ямар гоё дүлгэн уурстай те. Тэгээ маш том гол юм байна. Тэгээ маш том гүнзгий цүнхэлүүдтэй. Ер нь бол өвөл ирэх газар бол олсон. Өвөлжэнүүд гэсэн. Өвөл би наашаага заавал ирж цоолохоор шийдсэн. Тиймэрхүү байдлаар ингээд 3 хоногийг сайхан өнгөрөөгд одоо ингээд буцаж байна. За тэгээд сайхан зочломтгой хүлээж авсан гоё гайдалж одоо дагуулж гоё газар үзүүлсэн Пуна болон Эрдэнэ мөн гэр бүлийнхэнд нь маш их баярлалаа гэдгээ
хэлье. Янз юм байлаа шүү. За тэгээ Пунада болон Эрдэнэтэй бас гэр бүлийнхэнт наад жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За ингээд загсны замнал season 2-ын эпизод 6 цайралтаар дууслаа. Хамтран ажиллагч, цайрсан ч гэсэн хамтран ажиллагч байгууллагуудаа заавал барьдах хэрэгтэй. Яг бол тэд нар надтай хамт цайрж байгаа байхгүй. За тэгэхээр нэгдүгээрт мэдээж Unitel хамгийн удам сүлжээ. Unitel-ийн хизээ 17-ч ирэх бэ? Ганц 17-тай болмоор байна шүү. Энэ завшааныг ашиглав. За тэгээд Unitel-тэй маш их баярлалаа. За хоёрдугаарт Савар хуран амтлагчны Савар брэнд 2006 оноос хойш өдөр хүртэл хуран амтлагчаар орон нутаг Монгол улсаа хангаж буй Монгол үйлдвэр байгаа. Та бүхэн сонирхож амталж хоол унданда амтлагчдыг хэрэглээд үзээрэй гэж санал болгомоор байна. Нарантуул захын өргөтгөлийн К13 павильон дээрээс очиод сонирхож болно шүү гэж хэлье. Баярлалаа Савар. 3-дугаарт Номин газ орж ирсэн. Уржиг дээр хідүүлээ газгүй хонж үтсэн шүү дээ. Оройтож очсон учраас нөгөөдгөө угсарч амжихгүй тэгээд яаж угсрахаа мэдгүй жоохон яарцсан учраас газгүй хонж үтсэн. Өчигдөр бол хідүүлээ газтай майхандаа сууж хоолундаа идэж мэдтвэл газын халаагур штэ газтай гэд буруу ойлгоод тэр газар халаагуртай ингээд амар гоё майхандаа тухтай янз юм байстэй. Тэгээ ингээд алаг дөлн бол гарч мараад яа. Камен зуух юм байши тэ. За ер нь бол Номин газ маань Wanderer гэдэг та бүхэн мэднэ газыг оруулж борлуулдаг. Wanderer брендинг баллон. Тэгээд хин халаагуртайгаа. Хин халаагуур дотроо баллон орчдөг. Тэгэхээр за ингээд нэг баллоны хэмжээтэй л болчихж байгаа хөөхгүй тэ. Тэгээд хасаг 40-оос нэмэг 40 градуст яадагчгүй гэж баллоныхын чанар нь баллон нь өөрөө галт төсвөртэй материалтай шатдаггүй. Нөгөө авч явахад хөнгөн тэгсэн мөртлөө их багтаамжтай газ хэрэглэн халаагуур нь болохоор 30 м2 талбайг одоо жишээ нь миний битэрээ сая авч явсан баллон чи 25 литр заяа. Тэрэнгүүд 40 цаг хасаа. Тэгээ одоо дараагийн удаа хэдүүлээ энэ халаагаараа бас шилдэгдэх ч юм ашиглаж үзье гэж би бодож байна. За тэгээд Номин газынхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлье. Wanderer байлаа. Дөрөвдүгээрт манай найзын эрчим энерги гэд пэйж байгаа шүү. Бидрийг нөгөө 2 өдөр тогтоол болгосон те нөгөө халдарт малчны юу лээ аккумулятор байгаа шүү дээ. Тэр малчны л гэх байлгүй дээ тий. Ерөнхийдөө бол нөгөө нэг аян зүйслэлт бол нэг тийм тохиромжтой бол биш маш хүнд өстэй амар хүнд. Энэ хөө малчны аккумулятор маань тавуу тал нь юу вэ гэхээр 220 гардаг. 200 ватт хүртэлх чадалтай 220 залгуудаг төхөөрөмжийг ажилуулна гэсэн. За мөн тэгээд USB залгуур тэгээд өөр дээрээ гэрэлтэй хэвс тий. За тэгээд энэ хөө аккумуляторыг сонирхохын үйлсэл та бүхэн эрчим энерги гэд пэйж рүү ороод хараад үзээрэй. Yacho гэд брэнд байгаа шүү. Yacho гэд брендинг аккумулятор. Тэгээд бид хоёрын авч power bank Yacho шүү дээ. Тэр маань бол 1000 гаруй ваттын чадал гаргадаг юм байлээ. Өшөөрт том. Яг айны зөөврийн. Тэгээд мэдээж нарны хавтан тойл тэгээд холболтын бүх хэрэглэлүүд юу гэдгийг те бүгдээрээ байгаа шүү. Үний хувьд бол маш боломжийн үнэтэй та бүхэн ороод хараад үзээрэй. Хэрэгцээ шаардлагатай бүтээгдэхүүн чи байж магадгүй шүү. Зөвлөмөр байна. Эрчим энерги пэйжтэй маш их баярлалаа гэж хэлье. Special thanks байгаа. Special thanks маань болохоор Цэмби автогэрэл орж ирсэн те амар гоё гэрлүүд тавиулж чад ам чимтийг үзэж чадсангүй те. Ерөөсөө шөнөөр хуурай замгийн шорон замаар явсан шүү те. Дараагийн явалтууд дээр угаасаа гэрлэлийнхаа ичдийг бол мэдээж үзэн шүү дээ. Тэгээ Цэмби автогэрлийн маш их баярлалаа. Менежер тэгшээдүүдээ маш их баярлалаа. Маш хурдан шуурхаа үйлчилж гэрлүүдийг маань 2-3 цагийн дотор суйрлуулж өгсөн Цэмби автогэрэл байлаа. Тэгээд брэнд нь болохоор Light Fox гэдэг брэнд. Тэр нь болохоор Австрали брэнд юм байлээ. 5 жилийн баталгаа өгч ирсэн. Маш хурдан шуурхаа найрсаг үйлчилдэг хамт олон байлаа шүү. За тэгээд Цэмби автогэрэлтэй маш их баярлалаа гэж хэлье. Special thanks байлаа. Үзэгч та бүхэндээ маш их баярлж явдаг. Та бүхэн миний YouTube сувгийг үзэхгүй бол би ийм хол загсчилж явж чадахгүй шүү дээ. Тийм болохоор лайк, share, subscribe айгуу сайн дараад өгөөч гэж хэлмээр байна. Сабадараа. Тэгээ ямар ч байсан одоо бол ерөөсөө намрын гол хөлтөлтэй зайрмагта зайр ингээ урсах гэлөө заагс итгэхгүй бол тэр үеийг хүртэл бол за өсрөөл одоо би дахиад 3-4 яваал хийж амжил 4 яваа амжихгүй баг 3 яваал хийж амжил их юм чадахгүй бол 2 л яваад тэгээд өвлийн загсчил руу ерөнхийдөө шилжих байх. Тийм учраас хэдүүлээ одоо би ингэж бодсон. Ерөнхийдөө тулаалаа гэж бодсон. Энэ үлдсэн дугаар. Одоо дараа 7 хоног тайцгүй бодож байна. Тэгээд тэрний дараа 7 хоног тайцгүй бодож байна. Тэгжитэл ер нь бол гол хөлтөчих байхаа. За тэгээд манайхан бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд лайк, share, subscribe хамгийн сайн дараад өгөөрэй. Membership-үүдтэй маш их баярлалаа хайртай шүү. Donation хийлгээгч, gift button дарагч та бүгдтэй маш их баярлж явдаг шүү гэж хэлье. За тэгээд супер цайралтай л да гэж.